Сайн байцгаана уу Little Mom подкастын энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Манай өнөөдрийн зочноор сэтгэл зүйч Наранбаатар маань хүрэлцэн ирсэн байна. Баярлалаа. Подкастын ерөнхий ивент итгэгч Тоотот Няндал шүдний имлэг. Подкастын ерөнхий ивент итгэгч Popping Cooking. Подкастын ерөнхий ивент итгэгч Сүү Правита йогурт. Хамтрагч Бабуня цэцгийн дэлгүүр. Баярлалаа. Урилга маань таатаа хүлээж авсанд маш их баярлж байгаа миний зүгээс. Яагаад гэвэл манай подкастэнд нөгөө аавууд бага ордог. Тэгээд ерөнхийдөө аавууд юу н орхон зүйтэй юм байна. Аавуудын бодол сэтгэхүйг бас ингээд бодож явж байгаа зүйлийг ээжүүдэд ингээд одоо хуваалцсан тий мэдэгдэх нь ингээд чухал юм байна гэдэг үднээс манай подкаст ер нь аавуудыг оруулдаг болж байгаа. Тэгээд хоёр дахь аав маань болж хүрэлцэн ирсэнд баярлалаа. За баярлалаа. Өрсөнд баярлалаа. Тэгээд энэ удаад хоёлаа болохоор яг нөгөө нэг мэрэгжил талаас нь гэхээсээ илүүтэй аавын талаас хоёлаа илүү ярилцъя. Үүнээс өмнө Наранбаатар багада ямар хүүхдээсэн тий. Тэгээ яагаад ер нь энэ сэтгэл зүйч гэдэг мэрэгжлийг сонгох болсон гэдэг тухай ярилцъя. За ordinary яг үнэхээр ингийн нэг тийм хүүхэд байсан. Нэг хонд сураад байгаа юм байхгүй. Нэг муу сураад байдаг зүйл байхгүй. Гэхдээ байглаасаа ээж аваасаа төрөхдөө өгөгдөлтөө төрсөн гэж би өөрөө итгэдэг. Тэр юухээр хүнийг сонсох, хүний персуашнийг ятгах, нөлөөлөх тэр тал дээр эргээ зүгээр харахад түүх физик нийгмийн хичээл маш сайн байсан. Уншаагүй байсан ч гэсэн багш асуулт асуухад яаж хийж байгаа л даваач багш нь юу асууснаа мартчихлаа. Ярьдаг. Тийм хүүхэд байсан. За тэгээд 8 дугаар ангиасаа л ерөнхийдөө байнга тайзан дээр гарч олны өмнө яриа өрнүүлдэг ийм хүүхэд. За үндсэндээ бараг 20 хэдэн жил хэдийн урлагийн хүн биш боловч 20 хэдэн жил яг тайзан дээрээс яриа хийгээ явж байна. Одоо ч гэсэн яг хийдэг дуртай зүйл маань бол өөр бизнес боловч хийдэг дуртай зүйл маань олон юм гараад илтгэл хийгээд энэ зүйл байгаа хэвэндээ дүр эсгэж байгаа биш ер нь хүүхэд байхын л цаг барих тал дээр яс бие авч явах тал дээр ч гэсэн одоо ээж аваас өгсөн хүмүүжил юм уу нэг тийм задгаах нь буруу гэж хэлээгүй шүү ер нь л нэг тийм яг одоо байгаа шиг л ийм тэгэхээр энэний хүмүүс дүр эсгэж ийн гэж зарим хүмүүс боддог гэж магадгүй байгаагаараа л байгаа шүү. Нэрээ ингээл яг хоолойгийн сонсохоор миний бодол заяа. Хоолойгийн ингээд сонсохоор ингээл цэгцэр мэрж юм шиг те нэг уужуу 50 бол морч юм шиг тгий санагдаад байдаг. Тэгэхээр сэтгэл зүйч хүнд хоолой бас их чухал юм байна. Яагаад гэвэл нөгөө тусламж авж байгаа хүнтэйгээ ярилцахад те нэг тийм хоолойны өнгө чухал хаа. Ер нь бидний харилцаанд хоолойны өнгө амар чухал гэдэг те. Тийм таны зөв одоо юу хэлэхээс илүү хэрхээ хэлэх нь үргэлж чухал. Пицца захиалаад гэрт ирлээ ч гэсэн хөрөөд ирчвэл дуконд хийн халаах үед хяман босоод ирж байгаа шүү дээ. Яг тэрүүн шиг бүх өгдөл байгаа пиццаны гурил, бяслаг, пепперони бүх зүйлс байна. Гэхдээ халаахад анхны шиг биш жоохон нялцанхаа нойтон болчихж байгаа. Өөрөөр хэлэх юм бол бит хоёрын ярьж байгаа яриа ч гэсэн бүх хэрэгтэй зүйл байлаа гэд одоо хоолой маань нэгin хэвийн монотон яваад байгаа юм бол энийг хүн сонсоход хэцүү. Тэгэхээр тайзан дээр ч бай хүнтэй ярилцах ч бай хизээ чангарах уу, хизээ намсах уу, хизээ чухал зүйлсийг шивнж хэлэх үү гэдэг энэ болгон харилцаан дээр маш том зүйл. Одоо 13 14 жил ажиллаж байна. Одоо л яг ингээл нэг туршлагажаал юмыг мэдчих ингээд баг багаар сурч байна. Тэгэхээр одоо нөгөө сэтгэл зүйч хүн чинь хүнийг илүү сонсох чадвартай байж иж юу эсвэл ярих чадвартай байж иж болох уу? Сонсох нь илүү чухал. Тэ сонсох тал дээр та бүхэн яриа нэлээд явах бах. Ялангуяа хүүхдийн тал дээр сонсно гэдэг юу яаж сонсох юм, хүүхдэд яаж нөлөөлөх юм. Тэр бүх арга замуудыг ярих боломж гарах байхаа. Ямар гоё юм бэ. Би бас нөгөө хүүхдтэй болоод хүүхдийн сэтгэл зүйчээр бүр сурах хүртлээ тэгж дурлсан. Одоо нөгөө эхлээл хүүхдтэй болоод хүүхдээ судалж байгаа байхгүй. За хүүхэд ийм юм байна. Нэраа уяас нь эхлээл би ингээл ээж ч гэсэн давхар би ингээд судлагч болсон байхгүй. Тэгээ нөгөө мэдлэгээ зузааруулах хэрэгтэй юм байна гэл цаг тутамд нөгөө ямарваа нэг юмыг судалж уншиж мэдэх шаардлагатай гарсан. Тэгээ яг үүний хажуугаар яг би
сэтгэл зүйн бүр ингээ мэддэг байх хэрэгтэй байна гэд тэгээ бүр ингээ сурах тухайн хүртэл одоо хүртэл бодсоор л яваа хүүхдийн сэтгэл зүйчээр. Тэгээ энэ бодол маань одоо биелэх юм бол би яг ингэж л бодож байгаа юм л та. Биелчих юм бол хүүгийнхаа өсвөр насн дээр би ингээд хэцүү байдалд орохгүй болов гэж бодоод байгаа байхгүй. Одоо нөгөө сүүлийн үед өсвөр насны хүүхдүүдийн дунд нэг тийм эцэг эхчүүд хүүхдүүдийн хооронд ойлголцохгүй үл ойлголцол их үүсээд байгааг гэдгийг би ингээд сонсоод байгаа байхгүй. Тэгээ болоогүй байгаа амиг болцсон юм шиг төсөөлж өөрөө тэндээс нь айгаад тэгээ зам би ер нь сэтгэл зүйчээр сурах нь л зөв юм байна гэдэг байр суурин дээр ирчээд байгаа ш. Хүний нас, амьдралын туршлага энэ зүйлсээс хамаарат хүний зорилго өөрчлөгддөг. Өнөөдрийн та бүхэн хийж байгаа яриа зарим хүмүүс чухал. Зарим хүмүүст хошигнол, онгоо, зарим хүмүүс нэг шууд scroll up invitation хийгээд явна. Өөрөөр хэлэх юм бол за та хүүхдтэй болсон учраас таны хувьд хүүхэд одоо маш чухал. Бага насны дээр бол бага насны хүүхдийн сэтгэл зүй чухал байна. За өсвөр нас руу шилжээд ороод ирэхэд тэр яг тэр үеийн шилжилт өсвөр насны хүүхэд яагаад ингэж гинт уурлаад байгаа юм болоо гэдгээс ахуулаад энэ зүйлийг сонирхож эхэлнэ. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол нэгдүгээр тэр хүний одоо зорилгоос нь хамаарат тухайн яригдж байгаа яриа тухайн хүнд хэрэгтэй үгүй гэдэг л ийм зүйл гарч ирж байгаа. Тэгэхээр өнөөдрийн энэ богинохон цаг хугацаа Наранбаатар гэдэг хүн нэг сонирн биш. Бид тэр энэ ярианаас олон хүмүүс ямар нэгэн хэрэгтэй зүйл олоод авчвал тэр маш зөв. Тэр л нөгөө хоёулаа энэ сууж байгаа чинь л биелж байгаа гэсэн үг шүү дээ, тий. За хоёулаа энийг болохоор дараагийн хэсэгтээ ярина. Одоо гэхээр анх болсон мэдрэмж ямар байсан бэ? Хамгийн анх ингээд бидээ ихний хүүхд дээр тэр мэдрэмж нэлээд хүчтэй ирдэг штэ. Тэгээ 2 3 дахь дээр ер нь 3 хүүхд дээр мэдрэмжүүд нь өөр байсан уу? Ямар байсан бэ? За 1 хүүхд, 2 хүүхд, 3 хүүхд ялгаа байхгүй гэж ярьдаг. За одоо өөрөө аав хүний өнцгөөс бол асар их ялгаатай мэдрэмж надад төрж ирсэн. За хамгийн ихний хүүхд төрөхөд эхнэрийг эмнэлгээс гаргаж авчаад маргааш өдөр нь би эмнэлэг твтчихсэн. Бүрийн асуудлаас болоод. За тэгээд яг хүүгээ тэрэх тэр агшинд аав хүний мэдэрдэг мэдрэмж үгээр одоо би яаж хэлэхээ мэдэхгүй нь зүгээр л их өөрмөц онцгой байсан. Тэгээ 10 гаруй хоногийн дараа дахиж эмнэлгээс гарч ирээд хүүхдтэйгээ уулзаад хүүхдээ эргэлүүлээд тавьсаал ингээд байж ах тэр цаг хугацаа мэдэрсэн зүйл өмнө нь бүх зүйл миний талаар байсан гэж ойлгодог. Эхнэртэйгээ дейт хийж явах үе за тэрнээс өмнөх үе бүгд зөвхөн би тэ миний гарч орох, миний өмсөж зөөх, миний хэрэглэх, миний happiness, миний таашаал одоо миний бүх зүйлс найс нэг дуутахад шууд гараа авчих 13 суучих шоочих тэ бүх зүйлс хүүхдтэй болсны дараа өөр би номер 1-т биш амьдралын төвд би биш хүүхэд олж ирж байгааг нь мэдэрсэн үүрэг хариуцлагыг мэдэрсэн их тэгээд тэр аз жаргал гэдэг зүйлийг мэдэрсэн тийм сайхан цаг байсан. За 2 дахь хүү гарч ирсний дараа дахиад нэг өөр мэдрэмж тэр юу гэхээр би илүү их хариуцлагатай байх хэвээр. Одоо надаас 2 хүний биш 3 их нэртэйг нийлээ те 3 хүний амьдрал хамаатай болж гин гэж. Дараа нь охинтой боллоо. Бүр шал өөр. Өөрөөр хэлэх юм бол эмэгтэй хүнийг харах өнцөг. Бүр тэс өөр. Эмэгтэй хүнд одоо хэрхэн харьцах вэ гэдэг өөр. За эмэгтэй хүүхдтэй хүмүүжүүлээд ирэх үед бас өөр. 2 хүүгээ загнах үед чинь бас нэг гимшээд байдаг. Хүүхдийг загнахаар ч өөдөөс гомдоод ахаар заримдаа бүр шал загнаад байж болдоггүй тий. Тэгэл бүх зүйлс амьдралын маш гоё experience, маш гоё туршлага байсан. Тэгэд эргээд харахад одоо тэр хүүхдийн баг балчир үе амьдралд үлдэх хамгийн тэр гайхамшигтай дурсамж. Тэр дурсамжийг би эцэг эхчүүдийг өөрсдөө нандгинж хадгалж аваасаа санхүүг асуудал байгааг нь ойлгож байна. Гэхдээ энэ үүд нь биш. Хүүхдийнхаа өсөж төрж байгаа тэр цаг хугацаанд нь ээж аваад байх ёстой. За энэ бол хувь хүний аавын үнцэг. Одоо шинжилгээний үнцгээс нь өвчхөн ярьчих. Хүн төрлөختөн та бидний тарих цаг хугацаагаар хэмждэг үгүй байхгүй юу? Шин зүйлсээр хэмждэг. Дурсамж биш шүү. Шин зүйлсээр. Одоо жишээлбэл та бидний хувьд 1-5 дахь хооронд ажил хагас амцанд магадгүй амраад
Ням гарагт нийтлэг гэдэг зүйл хүүхдүүдэд усанд оруулах. Юм аа. Гэр орноо угаа цэвэрлэх. За. Яг энэ зүйл тогтмол яваад байгаа учраас бид нар шин зүйл байхгүй учраас цаг хугацаа асар хурдан өнгөрч байгаа. Нэг л мэдхэд 20 жилийн уулзалт, 30 жилийн уулзалт, 10 жилийнх нь. Харин та бидний хүүхдүүдэд бол өөр. За. Анхны 1-р анги, анхны 2-р анги, анхны хим, физикийн хичээл, анхны хайр, анхны үнсэлт, анхны болцоо бүх юм анхных байгаа учраас таны хүүхдэд бүх зүйл цоошин асар том дурсамж нэг бодлоос тэр цаг хугацаа асар удаан болж харагдаж байгаа учраас хүүхдтэйгээ өнгөрүүлэх тэр цаг хугацаа эрхэм нандин авч яваад анхны бүх зүйлс дээр нь аав ээж хүний өнцгөөс та байна гэдэг асар нандин. Нөгөө талаас хүүхэд 12 нас хүрэх үед ээж аавынтайгаа өнгөрүүлэх чанарлаг цагийн 75% нь өнгөрсөн байгаа гэд бүгд л уншсан баг. Тэр ихтэй харамсалтай тийм. Дэндүү харамсалтай. Тэгэхээр гэхдээ мэдээж энэ байгалийн зам өсөж тий томрох хэвээр. Тэгэхээр яг энэ цаг хугацааг бид нар хамтдаа нандинах хэвээр хүүхдийн амьдралд оролцоотой байх хэрэгцээ тий. Тэгэхээр босод өөр чухал зүйл байгааг нь ойлгож байна. Тэгэхээр би өөрөөс нь тийм мундаг аав биш тэргээ 100% хаанч хөлөө зөвшөөрнө. Дэндүү завгүй ажилтай байдаг. Харин гэртээ байх үедээ гэртээ байхыг хичээдэг. Хүүхдүүдтэйг гарах үедээ хүүхдүүдтэй байхыг хичээдэг. Ядчил оройн хоолоо зураг тунтраастаа таблет байхгүй гар утсаа авахгүйгээр оройн хоолыг заавал гэртээ идчихэж байгаа. Яг уу төгс аав биш. Гэхдээ миний зүгээс хичээж байгаа арга барил маань энэ өөрөөр хэлэх юм бол том маань өсвөр наслаа орчлоо. Хоёр баг маань нэг нь 10-тай нэг нь 5-тай байна. Тэгэхээр бүх юм дээр нь баймаар байна. Анхны бүх зүйлс дээр. Тэгээд насны хувьд бас өөр болохоор гаргаж илэрхийлж байгаа зам байдал хүртэл өөр юм байна. Тэгэхээр тэр болгон дээр харилцахад яг сэтгэл зүйч аавын талаас ингэж харж харилцаж гинүү эсвэл бол зүгээр л энгийн нэг аав шиг харьцаж гинүү. Энгийн аав шиг харьцаж байгаа байх. Гэхдээ эхнэр маань чи яг нэг мэрэгжлийн чинь цаанаа гарч ирээд байх ингэж хэлэх үе байгаа. Жишээлбэл том хүү маань 5 настайдаа хэлд орсон. Бага охин маань 3 настайдаа Монгол бүх үсгээ, англи бүх үсгээ мэддэг байсан. Би нэг айлын 2 хүүхдийн талаар ярьж байгаа шүү. Өөрөөр хэлэх юм бол цаа дагуулга маань хүүхдийг бос хүүхдтэй битгий харьцуулаарай аваадаа ээжүүдээ гэж л хүсэж байгаа. Гэтэ хүн болгон би мэддэг гэдгийг мэднэ. Гэхдээ би таныг үгэлээ. Мэдлэг биш үү? Яг зэгстэй болох үедээ бүх талбар дээр ашиглагдаж болдог. Тэр нь бизнес, тэр нь хүүхдийн өмгөжил, тэр нь харилцаа юун дээр ч байлаа гэсэн. Мэдлэг зөвхөн зэгстэй болох үедээ ашиглагдаж байгаа. Тэгэхээр хоёр хүү маань дүүдээ би биш шүү дээ. Хоёр нэгт ах нь дүүдээ тэр англи хэсгнүүд, монгол хэсгнүүдтэй ингээ зааж өгсөөр байгаа л хөөрхөн болгочих. Том хүүдээр болохоор би туршлахгүй, эхнэр туршлахгүй олон зүйлтэй туршлага хийсэн ийм цаг хугацаа гол нь эцэг эхчүүдээ би ээж аавуудтай яг одоо бол би эрүүл мэндийн шалтгаанаас үнд цайшл хийхгүй байгаа. Гэхдээ л эргэн тойрны хүн болгонд холбогдно. Хүн болгонд хаал болгоны цаана асуудал байдаг би тэрийг мэднэ. Тэр болгон дээр нь яг хэрэгтэй зүйлийг хилээд өгчих үед хүн тэрийг ашиглаад эхлэх юм бол үр дүн гараад эхэлдэг. Тэгэхээр таны нэг айлын хүүхдүүд гэхдээ битгий харьцуулаарай. Сурахнаас бүх юм нь өөр, бүгд онцгой, бүгд юник. Тийм байх. Бас нөгөө харьцуулагдах мэдрэмж чи өөр айгүй муухай шүү дээ. Тэгэхээр үзэж байгаа эцэг эхчүүдээс айхан бол битгий харьцуулаарай гэж хэлмээр байна. Подкастын ерөнхий ивент тэтгэгчээр 40 жилийн түүхтэй Японы DIY чихэр Popping Cook-ийн бидэнтэй хамтран ажиллаж байна. Таны хүүхдийг оюун ухааныг хөгжүүлээд зогсохгүй бүтээл чадвар, сэтгэн бодох чадварыг хөгжүүлдгээрээ давуу талтай. Дараагийн нэг асуулт нь юу вэ гэхлээр энэ нэг миний нэг юм эмзэглэж явдаг зүйл. Хүүхэд төрлөө аав ээжүүд ингээд хос хоёр эцэг эхчүүд болж байгаа тий. Тэгэнгүүт л нөгөө ганцаарынгийн унтуулах одоо ингээ ганцаарынгийн унтуул сургах аав ээжтэйгээ унтаад байх юм бол ингээд сайн унтдаггүй ээж нь чамардггүй хүүхэд чамардггүй гэл тэгээ сүүлийн үед ингээд өөрийнх нь өрөөнд орон дээр нь ганцаарынгийн унтуулах тийм юм айгүй их болчихжээ. Энэ юу н хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлдөг юм уу? Би тэрэн дээр ингээ бүр миний хувьд бол би тэрийг хэрэгс эсэргүүцдэг төрлийн юм байхгүй. Ягаад гэвэл нөгөө 12 нас хүрэхэд 75% нь өнгөрцөн байна гэж байгаа юм чинь. Би тэр үед нь тэрврээд, хайрлаад, ингээд инхрийлээд хамт унтмаар байгаа байхгүй. За,
энэ туйлын үнэн зөв, энэ туйлын буруу гэх өөрөө өөрөөсгөл. Тэ одоо жишээл та бидний сайн нөгөө бичгийн хэв гой байх, муухай байх, айл болгоны л харж байгаа үнцг нь өөр байгаа байх. Эхлээд яг тайлбарласан юм. Эхийн хөвлөд дотор одоо хүүхэд бүрэлдсэн цагаас хүүхдийн сэтгэл зүй гэдэг зүйл байгаа. Тийм ээ. За дөнгөж төрсөн яраа хүүхдэд ч гэсэн хоёр төрлийн айдас байгаа. Нэг нь өндрөөс айх айдас, нэг нь чанга дуучмын айдас. Яраа хүүхдийг биедээ наахгүй тэврээд үзэхээр хүүхд яадаг санаж байна уу? Саруулж байгаа. Ингээ хамаг чангалж байгаа ингэж байгаа те. Нөгөөх нь их сайхан хууралаад унтуулах үед хүүхд яаж байгаа вэ? Төмпөг шанаг дуурах үед хөрх юм зочиод ингээ уйлж байгаа. Юуны талаар яриад байна вэ гэхээр хүүхэд юугаа мэдтээ юунаас айдэн гэж бодож болохгүй. Тэгэхээр хэрвээ болж өгвөл хэрвээ боломжтой бол гэж би ярьж байгаа шүү. Энэ туйлын зөв гэдэг үг би хэлээгүй. Тэгэхээр хэрвээ боломжтой байгаа бол хүүхдийг зүгээр миний аав хүний үнцэг за тэгээ өөрөө 3 хүүхд өсгөөд өөрийнхөө мэрэгжлийнхаа өнцгөөс аль нь зөв аль нь буруу юм гэдгийг тал талаас нь сонсчоод хувийн л гаргаж ирсэн үнцэг шүү. За. Миний зүгээс бол би хүүхдийг хэрвээ боломжтой бол ядаж багтаа нэг нас хүртэл нь хамтдаа өвөртлөө талуун дулаан мэдрэмж өгөөд ээж аавын хэрэг болж өгвөл ээж аавын хайрыг өгөөд матгүй ганц би аав ганц би ээж үзэж байгаа бол миний мэрэгжлийн онцлог олон хүнтэй харьцаад хаал болгоны цаанаас бол мэдж байгаа. Боломж байвал тэврээд өвөртлөөд хамтдаа тэр хайрыг мэдрүүлээд өсөх буруу бол биш. Тэгэхээр би цаад агуулга тантай бол санал нэг. Гэхдээ энэ нь туйлын зөв эсвэл туйлын буруу гэж хэлж болохгүй. Би бас нэг юм судалгаа уншихад тэгжсэн байхгүй. Эн чинь болвол нөгөө нэг Америк ингээл хүмүүсээс одоо бидний уншиж судлаад амьдрал дээрээ хөвшүүлж байгаа нэг хэлбэр гэж би ойлгоод байгаа байхгүй. Тэгэнгүүт л одоо нөгөө нэг европчууд маань яаж ийн гэсэн чинь нөгөө тусдаа унтцсан хүүхэд нь хитрхи нэг тийм хайр мэдрээгүй хүүхэд айгүй хатуу ширүүн байдаг гинэ. Амар хатуу сэтгэлтэй ч юм уу те. Тэгээ одоо буцаад нөгөө өөрсдийнхөө ингээд тусад нь унтуулах ёстой гэдгээ няцаагаад төрснөөс нь ахуулаад ингээд хайрлахын хэрэглэх ёстой, нэг орон дотор хамт тэврэлдээд унтах ёстой гэдэг юмыг ингээд буцаад оруулж ирж байгаа гинэ амьдралдаа. За их чухал сэдв. Гэхдээ би нэг үнцгийг хэлэх хүсэж байгаа. За та бүхэн Орос Украины дайны талаарх мэдээллийг авъя. Хоёлаа барууны талын мэдээллийг авах юм бол Украиныг алаад байна гэж бодно. Оросын талын мэдээллийг унших юм бол Оросын талыг алаад байна гэж бодно. Хэлэх байгаа агуулга юу гэхээр та бидний их сурвалж юу байгаа вэ гэдгээс маш их олон зүйл хамаарж байгаа. Ийм учраас за та бол одоо ингээд хүүхд хүмүүжлэлээр илүү их сайхан уншиж байна гэж байгаа. Ягаад гэвэл танд хүүхэд байгаа. Таны хувьд бол энэ эрхэм нандин таны зориг хамааралтай учраас тэгэнгүүт хараахан хүүхэдтэй болоогоо залуучууд битээр ярина. Нэг ач холбогдол өгөхгүй байхгүй. Тэгэхээр юуны талаар ярьж байна вэ гэхээр саяны өнцгөөс гадна өөр өнцгүүд бас байна уу гэд хайгаад илэрхийлдэг байх ёстой л гэж би хэлэх гээд байгаа. Тэгэхээр тэндээс та өөрийн гаргалгааг, өөрийн арга барилыг бий болгож болно. Өнөөдөр миний яриа туйлын үнэн биш байж болно. Гэхдээ энэ бол өнөөдрийг хүртэл алхсан, амьдэрсэн. За одоогийн байдлаар энэ зүгээр юм байна да гэсэн үнцэг байна. Зөв. Тэгэхээр яг нөгөө хоёр хүн хоорондоо хэрэлдэхээр нөгөө хүнэн дээр хүнийхээ байр суурийг тавьж үзэлгүйгээр зөвхөн нөгөө өөрийнхөө өнцгөөс хараад миний зөв гэдэг штэ тий. Тэгэхээр яг иймэрхүү бодол дээр ч гэсэн бас олон өнцгөр харах хэрэгтэй юм байна. Олон талаас нь бас бодож үзэх хэрэгтэй юм байна тий. Хүүхдийг ер нь хүмүүжлэлээр ялангуяа бага насны хүүхдэр энийг өгч чадах юм бол эмпати гэдэг тэр зүйл бидний хүүхдүүдээр бий болох боломжтой. За би 1980-ад оны бүтээгдэхүүн бүгд хэд ойлголт байхгүй. Гэхдээ 2000 уучлаарай 90 он, 80 он, за 70 оныхон дээр нэг анзаар гэдэг зүйл бол зөвхөн би болж бол бус нам аахгүй. Годомжинд нус царай хаях, машин хааш тавьчаад дугаараа тавихгүй байх. Тэгээд тэр юун сүртэй ингэж хүлээж авах. Яг гэвэл бид нар багасаа бусдын оронд өөрийгөө тавих тэр зүйлсэд experienced боёо туршлагачаагүй. Одоо анзаарч байгаа зүйл хэрвээ та хүүхдүүдийг цэцэрлэг сургуулиас нь авч хаад ингээ хүүхдүүд биенээ зөгчөж байгаа тий. Та бид тэр шиг зүйлд ач холбогдол өгдөггүй эцэгчүүд бол чи яагаад хүүхд зөгч байгаа юм чи ингээ ууралж байгаа. Ач холбогдол өгдөг эцэгчүүд бидний ярианаас нэг зүйлийг ойлгоод авна. Багаас нь бусдын оронд өргөд явах хэрэгтэй байна. Чи яагаад хүүхд зөгч байгаа загналаа. Өнөөдрийн цохилтыг зогсоно маргаашийн цохилтыг зогсоохгүй. Харин үүний оронд чи тэр хүүхдийг зохиод хамнаас нь цус гаргалаа. Яг тэр шиг хин нэг өгч чамайг цохилоо хамнаас нь цус гаргалаа. Миний охин миний хөвдгөө.
чи тэр хүүхдийг аавгүй ээжгүй баян ядуу тарган туранхай өндөр нам байгаа байдлаар нь доромжлоо тэр хүүхдийг ойлууллаа. Яг тэр шиг хин нэг өгч чамайг доромжллоо. Чи ямар мэдрэмж авах вэ? Багаас нь л энийг өгч чадах юм бол таны хүүхэд эсвэл бидний хүүхдүүд илүү сайхан нийгмийг тэ амьдрах боломжтой. Одоо бол бид нар нийтлэгдээ бие биендээ түг удаж байгаа да санаа зовсон юм байхгүй. Гэхдээ энэ ярих зөв буруусыг би мэдэхгүй зүгээр л миний харсан үнцэг шүү. Нэг ээж талбай дээр машина болохгүй газар тавьсан. Нийгэм тэр чигтээ өхөрцөн юу гэж өхөрцөн гэж одоо авахгүй явсан минь битээ ачаарай гэж. Би тэрийг яагаад өхөрдөд байгааг гайхаж хүлээж авсан. Би завхнаас ирээд нэгдүгээр эмнэлэгтэр хайртай дотны маань өвдөд нэгдүгээр эмнэлэгтэр үзүүлж гин гэж бодъё. Тэгээд очтой учраас хамаатны дэ хит хонлоо. За би энэ огцом үед модох үед би 103 дуудлаа. Тэгээд 103 ирэх гэсэн чинь хотхныг нэг машин агаад тавьчихсан. Ачиж болохгүй яагаад гэвэл хүн одонгаа авахгүй явцсан. Зүг гэж юу? Гал гарч ийн одонгаа авахгүй явцсан. Зүг гэж юу? Тэгэхээр гинтийн үйл явдал хизээ зохиолдохыг бид нэгэнч мэдэхгүй. Тэгэхээр бид нар бэлтгэлтэй байх хэрэгтэй л гэж. Тэгэхээр багаас нь төв удахгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй болов. Одоо тэгэнгүүт л нэг ийм асуудал үүснэ. За яг хоо манай хүүхдэр бас ажиглагдаад байгаа байхгүй. Нөө би одоо ингэж хитрхи зөөлөн ээж байгаад байна уу? Хүүгээ ингэж зөөлхөн болгоч уу гэж одоо би эргээд ингэ бас бодож байгаа байхгүй. Ингээл хүүхдийн маань хин нэгэн багш гомдоож ийн тэрийг ингээд эмтэлж ийн те миний үг эмзэглүүлээд байна. Ангийнх нь хүүхдүүдээс бас ингэж эмзэглүүлж ийн. Тэгэнгүүт л би ингээд эргээд хүүтэй үгүй яагаад тэгсэн бэ чи ингээд чамайг ингээд гомдоогоод эвгүй байдалд орж явахад өөрийгөө хамгаалах чадвартай байх ёстой гингүүд л миний хүү юу гэсэн гэж яах юм бэ гэж өвдөө штэ. Гингүүд л эргээд тэр сул дорой юм шиг юм болчих гээд байгаа. Тэр энийг яах вэ? Хүүхдээ би ингээд өөрт нь сул дорой юм шиг мэдрэмжийг төрүүлээд авах юм уу? Тэр хүлцэнгүү байгаад байгаа байхгүй тэр хүүхдүүдэд эргээд төр зогсоод. Та сул дорой байна гэж дүгнж байгаа юм уу? Таны хүүхэд өөрийгөө сул дорой байна гэж дүгнж байгаа юм. Би дүгнж байгаа. Тий. Тэгэхээр манай салбарт ойлгох гэдэг асуулт байдаг. Тэгэхээр тэр асуултыг би сая танаас асуух орлож байгаа юм. Тэгэхээр энэ бол таны дүгнэлт. Таны хүүхэд харин өөрийгөө сул дорой байна гэж харж байна уу? Үгүй юу гэдэг харин чухал асуулт. Харахгүй байгаа гэж би бол итгэлтэй нэхгүй. Зөв. Тэгэхээр бас л нөгөө энэ миний зөвхөн бодлоо хөө бит хоёрын хоёулангийнх нь бодлоо гэдгийг би бас бодож үзэх хэрэгтэй мэн тий. За энэ чинь нэг зүйлээ төр зогсоогоотой. Таны тарих, миний тарих, бид бүгдийн тарих аль нь бодит байдал вэ, аль нь хийсвэр байдгийг ялгаж чаддаг байхгүй юу? Би дахиад лээ. Та бидний тарих, бидний аль нь таны бодол юм? Аль нь бодит амьдрал вэ гэдгийг яаж чадахгүй гэсэн бэ? Ялгаж чадахгүй. За хамгийн энгийн жишээ. Хүний идэвхтэй амьдралын цаг хизэнээс эхэлдэг өмнөх оройноос эхэлдэг. Орой унтахаас өмнө гар утас оролтой. Тарих гар утасны гэрлийг хармагцаа байгалийн гэрэл гар утасны гэрэл гэж ялгадаггүй байхгүй юу? Гэрэл өнө гэж хараад өөртөө би сэрэх ёстой гэдэг командыг өгнө. Ийм учраас унтахаас өмнө гар утас оролдох нь муу гэж тайлбарлаад байгаа шалтгаан тэр байхгүй юу? Гар утасны гэрэл таны тархинд өглөө болж би сэрээрэй гэсэн мессежийг өгдөг байна гэсэн. Тэгэхээр яг үнтэй адилхан. Мэдээж хүүхдүүдийн ирээдүйг хамгийн сайнаар харах хэрэгтэй, мууд нь бэлтгэлтэй байх хэрэгтэй гэдгийг ойлгож байна. Гэхдээ яг үнэхээр энэ бодит байдлоо эсвэл таны санаа зовлтоо гэдгийг та ялгаж шалгана гэдэг ер нь чухал. Гэхдээ энэ дээр ер нь бол хүн бас нэг тодорхой хугацаанд нэг эрүүлээ сэтгэж байгаа цаг хугацаанд энэ зүйл бодогддгоос биш. Зүгээр өдөр тутам ингээд нэг энэ талаар бодох завтай үе гэхдээ хүмүүст ер нь маш ховор болчих. Тэгэл гэж би зүгээр харж байна. Хүн 0 гарахтаа хүртэл гар утастайгаа ороод би юу хүсэж байгаа, би юу бодоод байгаа, би хүүхдтэй юу хүсэж байгаа, хүүхдтэй юу бодоод байгаа. Тийм юм байхгүй байх шиг байна. Нөгөө талаас саяных зарим эцэг эхчүүд бол хүүхд хүмүүжлийн арга барил гэж байхгүй. Ерөн сэтгэл хөдлөлөөрөө бас асар их хүмүүжүүлж байгаа эцэг эхчүүд их байна уу да. Жишээлбэл буруу зүйл хийхээр огцом загнана. Огцом загнан гутаа гэвэнд би арай л хэтрүүлчлээ гэж бодоод бүх хорьсон юм буцаагаад нэг өгчдөг. Биднэрт өөрсдөнд маань сахилга бат гэдэг тэр зүйл бас хэрэгцээтэй. Тэгэхээр үзэж байгаа ээж аавууд маань байгавал зүгээр өөрөөсөө асуучих хэрэгтэй. Би
хэр цахилга баттай бол хэр их үнэхээр миний хүүхэд миний амьдралд тэ үнцэнтэй байгаа юм бол тэгээ энийг амархан хариулж болно шүү дээ та битэр. Туршгүй. За тэгээ. За өнөөдөр би эсвэл надаас илүү мундаг хин нэг хүмүүсийн хүүхд хүмүүжлийн лекц болж ийн гэж төсөөлөд хөө. Лекц удиртай сонсогч байгааз удиртай. Эсрэг талын зааланд харан хуурд камертон завхны бат зоохгүй өөр одоо Монголын орчин цагийн бүх гоё хамтлагууд ирж байна. Такс нийжлэх нэг хүний такс 100 мянга. Таныг аль нэг заавалсуу гэдэг шаардлага тавьсан. Дотроо хариулаарай үзэгчд бас дотроо хариулах те. За. Тааш очих байсан бол ихэнх хүмүүс нөгөө тийш явна. Таныг танихгүй олонний танил хүмүүст хөрөнгө оруулалт хийж очино. Маш цөөн хүмүүс энэ дэр. Гэхдээ ам нь бол гэр бүл үйлдэл нь. За тэгвэл одоо би дандаа танаас юу гэж асуух гэдэг нь нэхэр дандаа аав болон сэтгэл зүйч гэдэг хоёр талаас асууж байгаа шүү зэ. Тэгэхээр тэр хоёр талаар хариулгана. Хүүхдүүдийн хувьд болохоор ингээд насны хувьд ингээд өөр өөр байгаа штэ. Хамгийн багаас нь эхлэмээр байна би. Одоо 0-6 гэх үү. 0-6 насны хүүхдүүдтэй аав талаасаа яаж харьцаж гин, сэтгэл зүйч талаасаа тэр хүүхдүүдтэй яаж харьцах хэрэгтэй гэдэг. За бүх зүйлийг хамгийн хурдтайгаар хүлээж авах суралцах боломжтой нас байна. 0-6 тийм ээ. Тэгэхээр яг үннээ хэлээ. Би яг сэтгэл зүйч өнцгөөс би хүүхдтэйгээ тэгж харьцаж байгаа гэж хэлэх юм. Үнэндээ надад алга. За. Яг хүүхдтэйгээ ихнэр мэл намайг тэгж хэлээд байгаа болохоос намайг гаднаас харж байгаа үнцэг штэ. Яг охин дээрээ миний яхаа аргагүй хийгээд байгаа зүйл бол хамгийн сайн сурах боломжтой нас нь бүх зүйлийг те ингээд хийлчихсэн те бүх зүйлээ жоохон энэ чухал цаг хугацаагаа их сайн ингээд заагаа сургаад авчихсан. Хоёр ахын төгөлдрөөр тоглодог байхгүй. Миний хоёр хөдөөдөөс энийг ингээд нэг өвтэйхэн юмнуудын заагаад өггээл одоо тэг ямар сайндаа л туршлагатай болсон учраас охин маань англи үсгнүүдээ монгол үсгнүүдээ мэддэг болсон. Төгөлдрөөрөн дээрээс нь хөөрхөн хитэн айнуу тоглодог болсон. Тэгэхээр яг вэ яг зүр аав нь өнцгөөс маш сайхан юм хурдтай сурж байгаа гэдэг өнцгөөс нь тэн дээр анхаарч байна. Хоёрдугаар байдал нь өөрийгөө илэрхийлэх чадамжин дээр нь илүүх анхаарч байгаа. Урамшуулж байна. Хий хоосон зүйл дээр биш яг бодит зүйл дээр нь урамшуулж байна. За дараачих нь бага баалчир дээр нь болохгүй шүү гэдэг зүйлсийг нь аль болохоор жигшүүлэх аргыг хамгийн сайнаар хэрэгжүүлж байгаа. За одоо миний жигшүүлж байгаа зүйл бол гар утас. Таблет. За 30 минутаас дээш хугацаанд үзэх үед хүүхдийнхүүдэд яаж нөлөөлж байгаа гэдэг YouTube-ээр дүрэн бичлэг байгаа. Ингээ ойрын занс таблет гар утас үзэхээр ямар муу байгаа гэдгийг охиндоо үзүүлсэн. Одоо тэгэл миний охин яг сэрүүлэгтэй юм байдаг байхгүй юу? Буусны. Тэр дуурлаа шууд өөрөө болно. Тэгээд дахиад үзэх үгээд туршаад асуусан ч гэсэн үгүй нүдэнд муу гэд ерөөсөө үгүй гэд байгаа. Дараачих нь нэг мэргэжлийн юм байгаа юм байна шүү. Богино хугацааны TikTok ч юм уу 2 минутын short reel үзүүлэхгүй байхдаа хамгийн их ач холбогдол өгч байна. Ер нь бол яагаад хичээл 45 минут байдаг вэ гэхээр хүний concentration төвлөрөх яг тэр чадвартай максимум хугацаа 45 минут байгаа. Харин одооны хүүхдүүд бол үгүй ассар богино өөрөөр хэлбэл бидний хүүхдүүдтэй үзүүлж байгаа зүйл дандаа богино зүйл байгаа учраас бид нэр тэдгээр хүүхдүүд маань төвлөрөлт маш богино байгаад байна. Тэгээ би одоо охин дээр анхаарч байгаа зүйл бол 2 минутын богино хугацааны одоо рилүүдүүд бичлэгнүүд YouTube дээр Instagram юм дээр огт үзүүлэхгүй байгаа. Тэгэхээр анхаарал төвлөрөлт байхгүй болоод байгаа шүү дээ. Одоо нэгдүгээр ангид орж байгаа хүмүүс тийм сууд сураагүй байна, анхаарал төвлөрөлт байхгүй байна гэд гологдоод байгаа. Хүүхдүүд ер нь тийм болсон байлээ ажиглахад. За үүнээс гадна 0-6 насны хүүхдүүдэд сэтгэл зүйн гутралч юм уу яг сэтгэл зүйч талаас ажиллах тийм аюултай заавал ажиллахгүй бол болохгүй тийм асуудал байдгүй, зүгээр байхад нь байдгүй, эсвэл ямар нэгэн гадны нөлөөнөөс үүсч болох уу? Аль аль нь байгаа. Аль аль нь байгаа. Гэхдээ ярих юм бол та бидний минут үнэндээ хаамж хүрэхгүй. Би дахиад л аль аль нь байгаа. Та зүгээр энгийн жишээ харуулъя. Одоо 6 насны жишээ татчаа тий. 6 настай та за хамгийн энгийн юу ажиглах вэ? За нохонд хазууллаа гэж бодъё. Одоо магадгүй 30 тай гэж тооцоолъё л да. 24 жил өнгөрсөн.
одоо зөвхөн таныг хатсан нохоноос яг та бүх нохоноос айдаг болох уу. Ингийн жишээ. За дараачих нь. Хүүхэд байхад нь яг тийм баг болчихрох үед ээж аав байнгын хэрүүл уралтай амьдралд байнга орилж харилж идэг зочиодог байсан бол хүүхэд маш жижигхэн зүйлст аимхай зочимтгой. Өөрийгөө илэрхийлэх зүйлс төр мэдтгүйц дотгошоо болоод эхэлнэ. Өөрийгөө илэрхийлэх, гургаал илэрхийлэх нь ч гэсэн илүү огцсон болж эхлэхээс хавуулаад магадлал шүү, туйл үнэн биш. Тэгэхээр дэндүү чухал гаднаас ч байгаа, дотроос ч байгаа. Хамгийн нэг чухал зүйл бол хайхрах гэдэг зүйл таны хүүхдэд байх хэрэгтэй. Хайхрах гэдэг тэр зүйл анхаарах. Аваа би нэг зурсан гэхэд хийж байгаа морхоод харч чаддаг. Ээжээ би тэглэгт хийж байгаа морхоод яасан гэдэг. Одоо би нэг баярлдаг зүйл манай охин гэдэг байхгүй. Өөр хүн анхаарахгүй бол бүр угаас анхаал аваа сурцсан учраас ингэж татчих авчиж чад. Энийг хардаа гэдэг. Хардаа. Ер нь ирээдүйд үнэлэгдэх тэр ур чадвар нь чухал. Тэгэхээр хүүхдийг тэ бусдын анхаарлын төвд байх талаар юм огт яриаггүй шүү дээ. Зүгээр л өөрийг нь анхаарлыг авч байгаа ярьж чадах. Нөгөө талаас ер нь зөв хүн ямар ч хүний нүүрний урилгыг хамгийн удаанд 17 майлсекундын хурдтайгаар уншиж чадна. Монголоор бол секундэд 27.2 км/сек хурдтайгаар таныг дуртай байна уу, дургүй байна уу, ёслоод байна уу, тапалаад байна уудыг уншиж чадна. Өөрөөр хэлэх юм бол таны өсвөр насны хүүхэд бас бага насны хүүхэд гэсэн. Надад намайг анхаарат байна уу? Үгүй үү мэдэж байгаа л гэж би хэлж байгаа. Тэгэхээр таныг дүр эсгээд байна уугүй гэдгийг чинь мэдчихэл байгаа юм биш үү? Энийг ойлго. Наацхан таа ч гэсэн. Та бүтээр яриа ярьж явах үед би ингүүл яг гар уцаагаа чирчээд. Сонсож байгаа шүү. Ярьж байгаа. Та тэгш надтай харьцах хүсэхгүй байхгүй юу? Ийм л учраас хүүхдүүд бага багаар ээж автайгаа ярилцах дург болж эхэлдэг. Тийм ээ тий. Хайлглаа гэхгүй. Бас яг нөгөө төрөнд тэгжсэн ш. Угаасаа ингээд аваа ээжээгээ дуудахт нь хараад ингээд сургаад анхаарал тавьж гин гэдэг тэр мэдрэмжийг авцсан болохоор бүр татаж авчираад харуулдаг гэж тэгж штэ. Би яг сүүлд нэг ийм мэдрэмжийг авсан байхгүй. Би яг нэг юм хийжсэн. Тэгсэн чинь нөгөө манай ог хажуудлаас бүр зулхаагаа ээжээ энийг харалдаа гэдсэн байхгүй. Тэгээ би ингэрш ямар гоё гэж ингэсэн байхгүй. Тэг чинь үгүй чи сая харсан уу чи сайн харалдаа гэнэ гэдсэн байхгүй. Тэгэхээр зүгээр яг миний сэтгэл жоохон сая энийг сонсоод тайвширлаа. Нөгөө ийм анхаарах ч юм уу те тэр нөгөө мэдрэмжийг автсан учраас магадгүй тэр үйлдэлийг хийсэн баг. Зүйтэй гэж бодож байна. Тийм мэдрэмж авч байгааг бол тийм үйлдэл хүүхдээс харахгүй. Тэгэхээр хайрлагдаж байгаа, анхаарагдаж байгаа мэдрэмжийг таны хүүхд авч байгаа л гэсэн цаад авалга. Гэтэ эцэст ер нь нэг зүйлийг бид нэр мэдээд авчих хэрэгтэй юм болоо гэж би боддог. Би бишээвэл та бишээх үү? Бишээн. Албатай биш гэхдээ магадлал өндөр. Танаа хамт олон хэдэн үнэтэй би мэдэхгүй. За харуулаа гэж бодъё. Та эсвэл танаа хамт олон сий нэгэн сүлжээний бизнест орлоо. Бүгд биш болооч. Ер нь за бараг бүгд гэж хэлж болно доошлаарай. Хин нэгэн заавал сүлжээний бизнест орохгүй болооч танаа үлдсэн 9 үнэтэй тухайн сүлжээний бизнесийн мэдлэгтэй болно. Танаа хамт олон сий нэгэн бөө мөргөлийн итгэл үнэмшилтэй боллоо. Магадгүй бөө боллоо гэж бодъё. Бүгд итгэдэггүй маа гэхэд тэр зан үйл дистрал одоо юу гэдгийг тэр талаарх мэдээлэлтэй болж авч байгаа. Хэлэх гээд байгаа санаа ившигтүүдэд нөлөөлж нэг жилийн хооронд хамт амьдрахад бие биенээсээ нэг хамт байгуулах хамт олон тэгж их нөлөөлөг авч байгаа бол таны хажууд 17 18 жил амьдэрсэн хүүхэд хүссэн ч хүсээгүй тантай сайнтай муутай нь авч байгаа. Агуулга та өөрийнхөө жижигхэн алдаг засаад явчихад урт удаан хугацаанд таны хүүхдээр засагдана. Таны хүүхдээс гэсэн зүйлс таны үр ач зээнэртэй засагдана. Өөрөөр хэлэх юм бол жижигхэн өөрчлөлт урт удаан хугацаанд та болоо таны хүүхдүүдийн амьдралд асар том өөрчлөлтийг үзүүлнэ. Наад зах нь уушлаараа багшаа би самбраас хоцорчлоо намайг хүлээж агаарай гэж өөрийгөө илэрхийлэх чадамжтай хүүхдийг өсгөхийг хүсэж байгаа бол өнөөдрийн бит хоёрын яриа дэндүү чухал. Тэ. Харьцангуй тэгтээ эцэгчүүдээс харьцангуй сайн сайжирж байгаа. Тэгэлгүй 2012 онд би анх сэтгэл зүйн төв нээж авах үед шоол болж исэн шүү дээ. Хин нь очиод мөнгө төлөөлөө. Зөвлөгөө авах вэ гэж шоололдог байлаа. Тухайн үед арх тамхины ялангуяа архины эсрэг зүйл ярихаар шоололдог байлаа. Шоолж исэн хүмүүс нь өнөөдөр архины эсрэг сурчлаганд тоглоод явж байна. Тэгэхээр яг вэ нийгэм маань улам илүү сайхан болж байна гэж би харж байна. Харин зүгээр нэг дотроо эмзэгэлдэг зүйл
бид нар эцэг эхчүүд бид нар одоо өөрснөлөөгөө их илүү анхаарахгүй байгаад байна удаа л гэж ер нь их бодоод байна. Тэр юу гэхээр танаа гэр бүлийг тайзан дээр өөрчнө гэж болоо төсөөлөх үү. За тэгээ за. Ихэнх хүмүүс байрлал нь яаж зогсох магадaltaй вэ гэж асуувал ихэнх хүмүүс юу гэж хариулна гэж эцэг их хоёр талдаа. Хоёр хүүхэд голтой. Манай гэр бүл бол эхнэр бид хоёр талдаа. 3 хүүхэд маань голтой. Ааха. Тэр энэ хамгийн буруу шүү л гэж би хэлэх гээд байгаа байхгүй юу? Гэр бүлийн хамгийн чухал зүйл бол заавал байр ижлүүлэх гээд байгаа юм биш шүү. Тэгтээ нэн тэрхүүний зүйл бол эхнэр нөхөр хоёрын харилцаа. Заавал. Та хоёрын харилцаа эрүүл байх юм бол сайн танаа төрж өсөж байгаа охин тэрхүү олон талаараа тэ би түүс гэж хэлэхгүй. Тэгтээ одоо илүү дээр хүн болж өсөж хүмүүжих боломжтой. Байнгын тэ өөр ямар ч асуудал ажил байнгын хэрүүл уралтай байдаг бол тэр хүүхдэд хэцүү. Багш нар хэлдэг штэ. Хөөхөн байдаг. Гів гин царин хавсгээл дотгошоо болол огцон муртаа болол эхлэхээр очиод ярилцаад үзэхээр ээж авах нь асуудал дандаа гарч ирдэг юм а гэж. Гэр бүлийн харилцаанд хүүхд чухал. Гэхдээ та хоёрын харилцаа илүү чухал. Ийм учраас таны хувьд хүүхдэд маань томроо өсөнөөс ингээд хүүхдэд амжиж байгаа хүүхдийн сэтгэл зүй чухал гэж та анзаарч байна. Би таныг буруутгаагүй. Маш зөв. Гэхдээ нэг зүйлээ битээ өрхөгдөл нөхөр та хоёрын чинь харилцаа яг үнэндээ маш чухал. Тэр л эрүүл сайхан байх юм бол таны ажил амьдрал, таны карьер, таны нөхрийн ажлын бүтээмж, хүүхдийн сурлага, хүмүүжил би бүүст техник гэж хэлэхгүй. Урт удаан хугацаанд илүү сайн байх боломжтой. Тийм үү. Аха. Би тэгтээ энэ үгийг амар их сонсч байсан. Ингээд чиний амьдралд ингээд чи ч өөрөө алга, нөхөр чинь ч алга, ерөөсөө л тэр чигтээ хүүхдүүд байна гэдгийг би нэг биш нилээд хүмүүсээс сонсож байгаа байхгүй. Тэгэд манай нөхөр бас надад хэлжсэн байхгүй. Хүүхдүүдээ нэгдүгээрт тавьсан гэр бүл ингээд за би муухагаар хэлье салж дуустдаг гэж шүү гэж манай нөхөр надад ингээд ярьдаг байхгүй. Тэнгүүл би за хүүхдүүдээ бодохгүй байна гэж юу гэдгийг ч юм уу те. Тэгтээ яг эргээл харангууд л би яг тэр зангаа цач чаддаг. Би хүүхдүүд рүүгээ яг одоо ингээ муухагаар хэлэх юм бол яг ингээ илгий балай өвчтэй хүн шиг л ингэж анхаарал тавьдаг. Бүр одоо тэр маань миний бүр хөвсшил зуршил бараг болцсон. Подкастын ерөнхий ивент тэтгэгчээр Суу хувьцаат компани цоо шинхэн 3 төрлийн жимсний амттай амьд йогурт Provita хамтран ажиллаж байна. За яг миний одоо гартаа барьсан байгаа нь манго болон тортой. Хамсч үзье бүгдээрээ. Нэг тийм зөөлхөн амттай. Тэгээ хамгийн таалагдсан жимснүүд маань дотроо бүхлээрээ байгаа болохоор хүүхдүүд аягүй сонирхож идэх юм байна. Тэр хүүхдүүдтэй авч өгвөл бас гоё юм байна. Powered by Provita yogurt. Амьдрал ер нь тийштэй баланс. Одоо туйлын гэсэн зүйл байхгүй болоо жишээлбэл хамгийн ихний та бид тэр яриа заавал гоё бичих ёстой. Тий. Эсвэл муухай бичих ёстой. Өөр бүх зүйлс төр одоо ямар ч сэдв эмч хүмүүсийн харилцаач бай. Чи би хүмүүстэй найрсаг харьцахыг хичээнэ. Гэхдээ юм хэмжээ хязгаар байгаа. Тэр таны саяны ярьж байгаа зүйлсээр тэр чигтээ баланс. Мэдээж хүүхэд чухал, мэдээж таны нөхөр чухал, миний хүүхэд, миний эхнэр чухал. Бүх зүйлсээр баланс чухал. Гэхдээ цаг ямагт бид нэр бүгд балансыг тааруулж чадахгүй. Бид нар бол хүн. Тэгэхээр ер нь зүгээр байдаг чадлаараа л зөвхөн өөрийнхөө боломжит чадлаараа л өөрсгөө ингээд сайн болохыг хичээх ёстой. Гэхдээ тэр маань дарамт болох өсгөө танд бид нарт би амар муу байна, би асар муу байна гэл ингээл хөсөө өсөг нийгэм чинь таныг намайг муулж байгаа юм хангалттай штэ. Одоо ингээл магадгүй би тэр ярианы доор хэлсэн үгнээс хэлээгүй санаа олж аваад уурлаад бүхэндээ таныг эсвэл намайг харах хүмүүс ч гэсэн байгаа. Тэгэхээр тех шаардлага байхгүй зүгээр л их сайхан гоё enjoy хийгээл юмынхаа тунгийн тааруулаад та яг өнөөдөр мэдээд авцсан бол би энийг болиё гэж бодож байгаа бол тодорхой болгох, ойлгомжтой болгох, тэгээд тогтмол болгож чадах юм бол та саяных дээр гаргалгаатай жишээлбэл таны нөхөртөө би уулзч үзээгүй тэгтээ надад гоё 77 мэдрэмж өгч जैन ярианаас нь сонсоод гэхдээ яг таны нөхөр хэлдэг үнэн байхгүй. Хоёулаа хоорондоо анхаарай. Яаж анхаарах юм? Тэгвэл
сардаа нэг удаа хоёулахны гараас урчлаа. Яг нэг тогтцсон нэг өдөртөө тэр өдөртөө та ажил авдаггүй, таны нөхөр ажил авдаггүй. Эхний 2 3 сар хэцүү байдаг. 4 дахь 5 дахь сараас дадал зуршил болдог. Одоо нэг үг хэлье. Сумын зурхаг дуурайч нэг хаалтаа нэг хаалтаа. Дадал зуршил хизээ дадал зуршил болдог гэхээр танд мэддэг байх үед тэр дадал зуршил болж байгаа. Тэгэхээр энэ бол өөр асар том хүч. Нөгөө талаасаа дадал зуршил асар том нөлөөллийг таны миний амьдралд үзүүлж байгаа. Та өнөөдөр босоод өндөө өмсөхдөө эсвэл шахаагаа өмсөхдөө, гутлаа өмсөхдөө баруун талаас эхэлж өмсгөө, зүүн талаас эхэлж өмсгөө гэж бодож чад гутлаа өмснөгөө л шүднээс ойсон дээр ойгоод өгчээ баруун дайдлаа, зүүн дайдлаа өчтөр яалаа бож өөртөө хэрэлдэж хэрэгжсэн үгүй зүүн дотлоо шийдэ. Угаас нөгөө л үгүй. Гэхдээ энэ дадал зуршил таны амьдралд асар том нөлөөлөл үзүүлж байгаа. Тэр хүүхдээр бас адилхан. Миний нэг харамсдаг зүйл энэ тэнд хоолнд орж явах үед хэнийг ч буруутгаж болохгүй, хэнийг ч бичлэг хийж болохгүй. Миний итгэл өнөөшөөш. Миний цоглуулж байгаа хоол хүнсний зургийг араас дараад араас нь муулаа бичээд байж бас болохгүй тийм. Олон эцэг эхчүүд ерөөсөө л өөрсөн дээр анхаарахгүй байгаа нэг шалтгаан бол өөрийгөө гаднаас ямар харагдаж байгааг ерөөсөө олж харахгүй байгаа гэдэг тийм. 5 настай хөлт тоглож нэвлэлдэг тоглоомоор би 5 настай өгч. Битээ зочоорой. Би 5 настай хөлт нэвлэлдэг тоглоомоор тоглож миний тоглоомд эвлэрсэнгөө би ууралж байна. Тэгсэн 30 гарц ээж амд харж ажиллана. Чи юм тоглоод тахтай тийм чи. Ойлгосноо? 5 настай хөлт уурлах нь тодорхой 30 гарчаад уурлаад байвал хинтэн асуудал байна. Энд ямар дадал зуршил байна вэ гэхээр асуудал гарах мэгц дуу хоолой өсдөг, огцом ууралдаг. Та хүүхдтэй яаж уурлах, яаж буруу уурлах вэ гэдгийг зааж өгч байгаа. Хүүхдийн хүмүүжил, ажлын байр, нийгмийн харилцаа, эхнэр нөхрийн харилцаан дээр хин нэг нь ууралж авах үед calm voice буюу одоо тайван дуу хоолойгоор ярих үед тайван дуу хоолойгоор ярьж байгаа хүн тэр харилцааны контролыг авч чаддаг, удирдлагыг авч чадна. Тэгэхээр энэ бол бүх талбар дээр шүү тэр. Та Холливуудын кинонуудыг хараад үзээрэй. Альч кинон дээр нь яг удирдлагыг барьж авч байгаа хүмүүс бүгд rice орлж чарж ууралж авах үед тайван байгаад тайван дуу хоолойгоор өнгөөр ярьж байгаа хүн тэр цаалыг эзэмдэнэ. Яг үн шиг таны хүүхэд буруу зүйл хийх үед та огцом дагаж ууралдаг. Хэрвээ тийм бол та хүүхдэд яаж буруу уурлах вэ гэдгийг зааж өгч байна. Ер нь хүн байглаасаа нийтдээ хэв шинжтэй шүү дээ. Тоглолт цагтаа эхлэх байх та анзаардаг нэг хүн алгадаж шууд заал дээр чигтээ алгадаж чинь. Эхлэжээ гэлтэй. Тэнгүү танаа ангиж ангид байгаа нэг хүүхэд асар дээрлэхүү ингээл хорон байхад бусдаа нөлөөлнө. Эсвэл танаа хүүхд юм байхад бусдаа нөлөөлнө. Тэгэхээр энэ нөлөөлөл нь илүү өндөр байгаасай гэж би хүсдэг. Тэгэхээр нийгэмдэр нэг нөлөөллийн арга хэмжээ гэж хүмүүс их ярьдаг. Одоо ч тэгээд зарим тэр төвшөөгд байгаа шиг байна. Гэхдээ зөв нөлөөллийн арга хэмжээг бид нэр заавал явуулах шаардлагатай. Надад асуудал байгаа. Миний их нарт бас таны нөхөрт үзээд мартгүй сонсоод сууж байгаа манай бүсгүүдэд бүх бүсгүүчүүдэд бас асуудал байгаа. Юу шил гэдэг нь гэхээр бидний хинч тийм төгс сайн байж чадахгүй. Тэрийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өнөөдрийн яриа хинэгч буруутгахыг хүсээгүй. Зүгээр буруу байгаа зүйлсээгээ бүгдээрээ хамтдаа хичээгээ засаад явцгаая. Ингээ засаа явчихад таны хүүхэд, миний хүүхэдтэй, миний хүүхэд, таны хүүхэдтэй энэ нийгэмд амьдрын нэг сургууль сурна магадгүй нэг гэр бүл болохыг үгүйсэхгүй байхгүй юу? Тийм учраас л өнөөдөр бүгдөө дор бүрнээ хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн харилцаан дээр илүү сайхан анхаардаг бай. Ер нь бол таашаал аз жаргал хоёрын талаар би нэг товчхон ер нь бас ярих юмсан гэж боддгийн тэнд ер нь ярьж чадаагүй. Допамин бол таашаал. Серотонин бол аз жаргал. Таашаал аз жаргал хоёрын ялгаа юу юм? Таашаал богино хугацаа. Аз жаргал илүү удаан хугацаа. Таашаал юу юм? Бусдаас хин нэгнээс эсвэл юмнаас авах. Аз жаргал бол өгөх. Тэ. Гэхдээ яг тодорхойлолтоор бол серотонин юу бууруулдаг вэ? Допамин бууруулдаг. Өөрөлдмөл та том агуулга шүү. Зөвхөн таашаалын төлөө таашаалын араас явуулах юм бол тавлан илүү аз жаргал болно л гэсэн үг. Урт хугацаанд аз жаргалтай баймаар байвал юм байна. Тий. Тэгэхээр юу урт удаан хугацаанд аз жаргалтай байлгадаг вэ гэхээр таны амьдрал бол та бусдад өгөх
тэр өгснөөсөө болж аз жаргалтай болж байгаа. Жишээлбэл таны нүднээс сая анзаарсан зүйл юу гэхээр хүү маань ингэж байгаа хүүг маань тэгэж хэлэхэд ингээд би үнэхээр аз жаргалтай байсан. Амнаас гарч байгаа боловч чин сэтгэлээсээ таны уруул, нүдний мимик, нүур тэр чигтээ би happy, би аз жаргалтай байгаа гэдэг зүйл би шууд хараад мэдэрч байгаа байхгүй. Тэгэхээр бид нарыг улам илүү удаан хугацаанд аз жаргалтай байх зүйлээр төвлөрөх ёстой. Тэрнээс биш. Тэр допамин төлөө биш. Дандаа авах нь буруу гэж би хэлээгүй шүү дээ. Байлгүй авах тий. Зөвхөн допамины араас биш ээ. Зөвхөн таашаалын араас биш. Аз жаргалын төлөө амьдрах хэрэгтэй л гэдэг агуулга хэлсэн. Тийм байна. Тэгэхээр би нөгөө нэг балансаа бас барих хэрэгтэй байна. Аз жаргалтай удаан амьдрахын тулд тий. Өстой гоё юм байна. Энийг би бас хэрэгжүүлнэ. За хоёулаа тэгвэл 0-6 насыг ингээд тавчхандаа хоёулаа ярьлаа тий. Сая зайлшгүй тийм сэтгэл зүй тал дээр нь ажиллах ёстой юм байна гэдгийг мэдлээ. За тэгэнгүүт л одоо хоёулаа 6-аас 10 нас гэсэн дээр баг. 11 нас ч юм уу. 6-аас 11 наснд хүүхэд бага балчир байснаас үеэсээ арай том. Гэхдээ насанд хүрэх үеэс арай бага нэг завсрын үед ирчихэж байгаа штэ. Энэ үед бид нэр хүүхэдтэй яаж харилцах вэ? Self esteem, discipline хоёр бүрлэж байгаа их чухал нас. Заавчлаараа сахилгат тэгээд өөртөө ихтэй байдал хоёр. За хамгийн энгийн жишээг харуулъя. Аав хүн өнцгөөс л ярьж байгаа юм чинь. Манай дунд хүү маань ангитай хамгийн намхан. Ирчүүд дундаас. Биеийн тамирын хичээл дээр хэсэг яваад хүү маань дургу болов. Хичээлдээ дургу явах дургу байна. Аав хүний өнцгөөс би анзаарна. Яасан минь хүү. Нүдэнд нь нулимс цэглэгнэж ярьж байгаа нь биеийн тамирын хичээл дээр ингээд зогсохоор урд нь ирчүүд ард нь эмэгтэйчүүд. Тоог нь тэгшдэхийн тулд манай хүүг октоотой бүтэн сар 2 сар жагсаацсан юм байна. Тэнгүүт ангийнхан хүүгүүд эмэгтэй хүүхдэд жагсдаг жол эмэгтэй хамгийн намхан. Хичээлд явах дургу өөртөө ихтэй байдал. Ялангуяа биеийн тамирын хичээлд бүр дургу. Мэдээж ангийн багштай нь биеийн тамирын багштай уулзсан. Хүлээлт юу байсан бэхээр өөрөө аав хүн биш байна даа л гэж би бодсон. Тэгээ яг мэдээж тийм байж таарсан. Тэгэхээр яг тэндээс авсан өөрийгөө хүндлэх, өөрийгөө голох тэр мэдрэмжийг би байхгүй болгохын тулд тэр чинь 11 сар байсан. Одоо хэдэн сар вэ? 3 сар шүү дээ, тий? 4 сар. Би одоо хүртэл ажиллаж байна. Бүрэнгүйцэд байхгүй болоогүй. Тэгэхээр яг энэ хоёр зүйл дээр илүү их сайн анхаарах хэрэгтэй. Таны хүүхдийн бие хүн болоод өөрийгөө үнэлэх, дүгнэх, тий? Одоо яг өөртөө ихтэй байх тэр цаг хугацаа нөгөө талаар сахилгаттай байх тал дээр анхаарах юм байна. Тэгэхээр яг энэ үнийг хэрхэн яаж бий болох вэ? Хүн болгонд л арга зам байдаг баг. Гэхдээ ер нь олон улсад хамгийн сайн шалгарсан арга барил бол гэр бүлийн одоо дисциплин боёо ер нь бол дүрм гэж хэлж болно. За танах жилдээ дээдл нь 2 байвал их сайн. Жилдээ дээдл нь 2 жишээлбэл танаа гэрийн жишээс дуртай. Заавал хүнтэй төрүүлж мэдлэх хэрэгтэй юм нөхөө. Алив тэ хүнтэй мэдлдэг байгаарай. Хоёр дахь нь хоолой идэж дууссан бол заавал аяг тавгаа хураадаг байгаарай. Магадгүй. За би бол одоо хүүгүүд дээр хэлдэг зүйл бол юу гэж маргааш өглөөнийхөө хичээлд өмсөх бүх хувцасаа чи өнөөдөр орой бэлдсэн байх хэрэгтэй. Өсвөр насны хүү маань одоо шилжилтийн настай гормоны өөрчлөлт өсөнд байнга өдөр болгон тослогдоод байгаа учраас чиний хувьд орой болгон өстэй толгоо авахдаг байх хэрэгтэй. Сахилга баттай хийхийг хүссэн болгоно биш. Хийх ёстой зүйлсийг эхэнд нь хийгээд дараа нь хийхийг хүссэн зүйлээ хийх нь сахилга бат юм гэдгийг багаас нь суулгаад өгчвөл таны хүүхэд хаанч хизээч эмх зэгц гэдэг зүйлээс холдохгүй байх боломжтой. Тэгэхээр ер нь одоо бол яг үүрэг хариуцлагыг өгөөд энэ наснаас багаар чадах хэмжээнд үүрэг хариуцлагыг өгөөд тэгээ сахилга хоттой байлгаа л гэсэн санаа одоо дэлгүүрт орж эхэлж байгаа бах заримгаа өөрөө бодлож байгаа юм мөнгөтэй айрцах анх бол би
яг дунд хүүг бол араас нь яг дагаа явж байсан. Мөнгө өгчөө дэлгүүрийн араас бас аав ээж санаа зовно шүү дээ. Яаж ийн гэл нэг холоос дагаал яваал тэгээд багаар одоо л дэлгүүр ороод тэ нойлын цас дуусч миний хүү аваад нийгэмшүүлээд тэ. Тэгээ сая нөгөө нэг ажиллаж байгаа гэдгийгсэн шүү дээ хүүтэйгээ. Жишээлбэл та харж ирсэн хэсэг мэдэхгүй байна. Би 2017 онд яг уран зурагтай хүүхд бага насны хүүхд буюу 6-аас 11 настай хүүхдүүдэд зориулсан үлгэрийн ном бичижсэн. Тухайн үед 1000 ширхэг худалдаанд гарсан хатуу авцтай. Тэгтээ та сонстоо хэвлэлт нь 15,000. Татварт 26% өгнө. Тэгээ орлого байх уугүй гэж зүгээр бодоод үзээрэй. Говийн тэр ноолуу тэр зурдаг тэр зураа одоо нарийн талбар зураач хулан нэрийг марчаа тэр бүсгүйгээр уран зурагтай. Тэгээ Монгол бааtruудтай шар толгойтой хүн биш. Монгол хүүхдүүд Монгол хүнийг харж орчин цагийн үлгэрсэн гол нь орчин цагийн шүү. Тийм үлгэр яагаасаа гэд. Тэгээ би тэнч 10 хэдэн үлгэртэй. Тэнд үлгэр дунд нэг нь миний амьдралаас сэтгүүлсэн үлгэр өдөг. Би бас өөрөө хамгийн доорн жагсаж байсан. Тэр үзэсгэлэн гэдэг тэр зүйл заавал хөөрхөн байх талаарх ойлголт биш. Баатар байна гэдэг заавал хүчрэг байх талаар ойлголт биш. Чи бусдыг хайрлах, хүндлэх талаар юм гэдэг талаар бичсэн байсан. Тэр үнийг хүүхдэд дахин уншуулаад чи одоо юу гэж ойлгож байна? Яаж нээж байна? За тэгээд одоо л аавнсан хамгийн жижиг намхан байсан 8 дугаар ангиас ингээ огцсон үссэн ийм сайхан. Тэгээд одоо миний хүү бол чиний анхаарах ёстой зүйл ийм одоо дасгал бол хоёлоо хангалттай чи манай гэрүүлээс хамгийн өндөр нь чи бол миний хүү битээсэн аа. Өөрөөр хэлэх юм бол inspire хийж гин тэ нөгөө талаас тэр хүсэлт одоо Primax principle буюу өндөр магадaltaй замвал бага магадaltaй замвалыг дэмжин штэ. Тэр хүсэлтээр нь би одоо ажиллаж эхэлж байгаа, дасгал хийлгэж байгаа, тэ үсэрч хараалгаж байна. Гэт ер нь бол тэгэл чадхаас талаараа л ажиллаж байна. Гэхдээ хугацаа хэрэгтэй гэдэг нь би ойлгож байгаа. Эцэгчүүд маань ч гэсэн бид нар энийг ойлгох хэрэгтэй, хугацаа хэрэгтэй. Тэгвэл хүнд өөртөө тэтгэлтэй байдал Сахилга бат хоёр дээр энэ насан дээр их сайхан ханшлах ёстой шүү гэдэг 6-аас 11 нас. Тэгвэл энэ 6-аас 11 наснд энэ насны хүүхдүүдэд ямар өөрчлөлт гарах вэ? Сэтгэл зүйн хувьд. Одоо ичих ч юм уу? Одоо өмнө нь 0.6-тай байхдаа тэр нэг хүчтэй мэдрэгддэггүй байсан бол одоо илүүтэй ичих, илүүтэй өөрийнхөө үзэл бодлыг хэлхээсээ хумигдах тийм юм өөрчлөлт гарах уу? За ингээ яг хүүхдийн сэтгэл зүйчд надаас илүү сайн хариулна. Тэгэхээр тодорхой хэмжээний хүрээнд би хариулахаас биш. Таны асуусан асуултанд би төгс хариулт би бол өгч чадахгүй. За. Тэгэд тэгвэл дахиад ганцхан нэг хүүхдийн ингүүл яг одоо нөгөө ингээд тэр бол багшийн нөгөө нэг ямар нэгэн муу харилцаанаас биш багш тэр хүүхдийг тэнд зогсооцсон байж тээ тий. Тэгвэл багш штэ хүүхэд рүү чи муу сурагч чи чадахгүй гэдэг тийм мэдрэмжийг өгсөн бол яаж ажиллах ёстой вэ хүүхдэд? Ийм скотч наатга болцсон гэдэг үг харж ирсэн үү? Facebook дээр ингээ хүмүүс бичээд надад скотч наатга болцсон одоо хүмүүс яриад байдаг шүү. Надад юу ч наатга болцсон гэлөө. За тэр шиг худлаа юм бол байхгүй. Тий. За та битэр анхудаа уулзж байгаа гэж төсөөлөд би таныг харж ирсэн. Пүү та чи яасан тарган юм бэ гэлж. Яг одоо бол та намайг ямар бүдүүл ухаагүй гэж бодно. 4-5 хоног хэд хоногийн дараа магадгүй сэтгэл санаа тийм их байх үед өөрийгөө талентарлаа. Нэрээ би чинь ямар сонсон л нөлөөлж байгаа. Тэгэхээр энийг та мэдэх ёстой. Тэгээд нэг бид нар хязгаарч одоо бусдыг буруутгахаас илүү одоо хэрхэн юу хийх вэ гэдэг нь чухал. Би ч гэсэн тэр биеийн тамирын багшаа би буруутгах хүсээгүй. Багшаа ийм байдгийн шүү. Дараагийн удаа засаад авчаарай. Тэр хүн бол залуу багш. Би тэр хүнийг хизээж буруутгахгүй. Тэгээ тэр хүний хувьд бол асар том experience туршлага дараагийн удаа бас тийм л орчихгүй байх гэдэг итгэл үнэмшил байна. Би ч сайн хашилгахдаа хизээж мундаг сайн байгаагүй. Одоо ч мундаг сайн биш. Мэдхгүйгээр нь хэлээд ингээл явж байна. Харин энийг сонссон хүүхдэд яаж нөлөөлөх вэ гэдэг тийм. За энэ бол өөрөө би яг өөрөө амьдрал дээр мэдэрч байсан. Та надаас хүүхд тахтай ямар байсан бэ? Би нэгээс 4 хүртэл яж байхдаа асар муу сурдаг хүүхд байсан.
ангийн багш намайг амар их зодддаг байсан. Тэр үеийн одоо 90-ад оны их үеийг би ярьж байгаа шүү дээ. Амар зодддаг. Асар том юм бүгжний шигтгээтэй. Ингэж алгадаад зөрүүлээд алгадахад эн чинь ормон тогтдог. Тэгэж их зодуулдаг. Тэгээ дандаа муу хүүхдийг загнуулдаг. Муу хүүхдүүд үлдээд юм уншдаг байсан. Тэгээ 5 дугаар ангид манай ангийн багш өөрчлөгдсөн. Математик ба физикийн багш болж өөрчлөгдөжсэн санагдаж байна. Тэгэхэд тэр үед надад тэр багш би та нартай тгийс эхлэн та нар хувийн хэрэг уншихгүй. Тэгээ би харин хүүхд болгон жижиг үүрэг хариуцлагааг нь та нар сайн байгаараа хичээгээрээ гэд өөрөлдмөл 1-4 хүртэл муу гэдэг лейбл шошго надад байсан бол 5 дугаар ангиас ангийн орж ирсэн багш. Надад анх удаага ангийн журналыг өгч ирсэн. Би амьдралдаа анх удаага үүрэг хариуцлага гэдэг тэр зүйлсийг 5 дугаар ангидаа мэдрээд хүн бас намайг тоод юм биш гэж маш их баярлж ирсэн. Одоо нэг сонин зүйл хэлэх үү? 1-4 дугаар ангийн багш маань би юу ч хаач энэ талаар яриаг байхад надлаа нэг удаа мичээд хүүхд тахт багш нь дэндүү их зодддаг байж дэндүү их муу хэлдэг байж намайг уушлаа гэж хэлжсэн. Тийм би уушлгүй яах вэ? Зүгээр одоо эндээс би яг өөрийнхөө хүүхд дээрээ ч харж хахад нэгдүгээр нь хугацаа хэрэгтэй. За. Хоёрдугаарх нь бодит байх хэвээр. Чи өндөр гэж хэлээд байж болохгүй шүү дээ. Эсвэл чи мундаг он сурдаг гэж хэлээд байж болохгүй. Тэ? Миний хүү чи илүү байж чадна. Хоёулаа хамтдаа хийчээ. За нэг зүйл хэлье. Хүнч вэ? Одоо том хүнч вэ? Хүүхэд ч вэ? Тарих юунд дуртайг биелэх вэ? Үр дүн гаргаж байгаа гэдгийг мэдрээл явах юм бол тарих тэрнийг дурлаж хийдэг байхгүй. Тэгэхээр үр дүн гарч байгаа гэдэг за би хүү дээр нэг жишээлээ. Манай охин хүү том хүү ингээд өсөж байгаа зураасуудтай байхгүй. Тэгээ би бол өөрөө тархалах зорилготой. За тэгээд хүү дээр зураас татцсан. Тэрэн дээр нь ингээд анхнахтай би их жижигхэн өөрчлөлт гарсан багт нь асар их баяр өгсөн. Гэр бүлээр бүгдөө алгадчаал миний хүү хардаж дасгал хийгээд ийм өөр хүн дээр одоо наа дасгал олон их дахиад өсгөх нь шүү дээ. Тэ миний хүү болохоор шүү дээ. Тэгэхээр чи ингээд яг энэ байдлаар өсөх юм бол чи бүр хоёулаа хурдан өсөх гээд шүү дээ. Боломж юм байгаа тийм байгаас миний хүү. Бүүн баяр тий. Чадах юм. Сурлага. За миний хоёр хүү хоёулаа ер нь сурлага сайн. Бичээ юм жоохон одоо дунд хүү маань их муу. За сайн муу ах нь нэг ачаалуулаач хүн болгон ярих байх. Зүгээр миний хувьд яг хуу сайжуул болох юм бол яагаад сайжуулж болохгүй гэж. За миний хүү чи хараад өнгөрсөн лооч ингэж бичсэн одоо ингэж бичсэн байсан байна. Тэмээ тавхаа шиг явжсэн одоо хөөхөн жижигрэхээр айтайхан болчихин тий. Бодит байдлаасаа зогтохгүйгээр тэрнтэй нүүрс болох. Би эндээс нэг хамгийн том өнөөдөр яриа гэсэн чухал зүйлээ одоо танд хэлээ. Та бодит амьдрал дээрээс ямар асуудлаас зугтаж байгаа вэ? Тэр бодит асуудал чинь хизээ нэгэн цаг таны хүүхэд хамгийн их нүүр тулах weak spot буюу сул тал болно. Мөрөдөө тоглоом таны сул талдаа тэндээсээ тэмцэж чадахгүй байна. Эсвэл хотлоо хэлгээсээ эсвэл өөр юу байдгийг. Эсвэл уураа барьж чадахгүй. Шууд дандаа уураа ингээд буруу илэрхийлдэг бол тэр зүйлдээ чинь таны хүүхэд хизээ нэгэн цагт хамгийн их нүүр тулах болно л гэж хэлж байна. Тийм үү. Бүр ингээд тэхүү яг би одоо ингэж хэлчихье. Яг хамгийн түрүүнд миний санаанд орж ирсэн чинь би яг одоо нөхөртэйгөө бүр ингэж ярилцах гэдэг дээр ториол цухтаал би яваад байгаа байхгүй. Тэгэхээр манай хүүхдээс яг ийм ярилцах тал дээр асуудалтай техник гэсэн. Заавал албатай биш л да. Миний хэлж байгаа бүх зүйлс магадлал хамгийн өндөр. Тэ. Заавал тийм байх албатай биш. Гэхдээ магадлал туйлын өндөр. Тийм байна. Би л нэг юу аваад байгаа юм шиг мэдрэмжтэй. За хоёлаа одоо тэгвэл ингээ би нэг хоёрын ярилцлагыг сонсч байсан байхгүй эхнэртэйгээ хамт. Эхнэрээс нь асуусан байсан юм аа. Ингээд сэтгэл зүйч хүнтэй амьдрах ямар вэ? Та хоёр маргалдаж ийсэн үү гэсэн чи би та хоёр маргалдаж үзээгүй гэдгийг би сонсоод ийм юм байдаг гэж юу гэ би бүр тэр үед яг ингээ бодсон байхгүй. Тэгэхээр энэ тал дээр гэр бүлийн харилцаан дээр та хоёр маань яг ямар нэгэн зарчим гэж байна уу? Одоо баримталдаг дүрм гэж байна уу? Яг нууц гэж байна уу? Энийгээ надтай хаваалцвал. За энийг хүн болгон заавал сонсоосоо. Тэ. Энийг хэрэг оруулах бүтнээр нь оруулаа. За юмыг альва бичлэгийг яаж тасдахаас бүх юм хамаарч байгаа байхгүй. За эхлээд надаас асуусан. Тэгээд гэхдээ асуулт нь бол ингээд муу үгээр хэрэлдэж муудалцдаггүй гэдэг агуулга байхгүй юу? Хэрэлдэж муудалцдаггүй биш байхгүй юу? Би үүндээ муу хараалын үг хэлж орилж харалж
уралдгүй гэдэг асуулт нь тийм байхгүй юу? Тийм байсан юм. Тэгмээ тэрөө би тэрэнд үгүй гэдгээ үнэнгээрээ хариулчихаар инхийн цагаан тагтаа шиг худлаа харагдах гэдэг байгаа байхгүй юу? Тийм учраас би яасан гэхээр надаас битээ асуу, эхнэрээсээ асуу гэдэг өөрөөсөө холдолоо. Манай эхнэр бол үнэн хэлсэн. Тэр юу гэхээр тийм байхгүй. За битээр хэрүүл маргаан байгаагүй бол байгаа. Туйлын үнэ. Гэр бүлд зөрчил маргаан байхгүй бол тэнд дарангуул байна гэж үзсэн. За битээр яриг сонсонгуудаа сонсч гинүү чи битээр хилдэхин зүв байгаа гэдэг үг би хэлээгүй шүү дээ. Цөм өдөө үгүй гурилтай шүлээд. Хүүхдээ улсын сургуульд үгүй хувийн сургуульд үгүй. Үзэл бодлын зөрчил маргаан байна. Тэр үнэн тэр буруу биш. Харин тэр юу байсан бэхээр заавал орилж харалж юм шидэж барихэрч гудамжны хараалын үг хэлж би энийгээ харааж ирсэн үү гэвэл бидэрт бол тийм зүйл бол байхгүй. Хэрүүл бол байгаа. Жижиг сажиг хэрүүл янз бүрийн юм. За жишээлбэл нэг удаа би асар яралтай ажилтаа яжгаад эхнэр хоол өгөө тэг би гэхдээ цай авыг ялчихгүй. Эхнэр уурчин чам ресторанд байгаа чи. Бага хэрүүл маргаан байлгүй ах уу те. Гэхдээ заавал тэгж орилж хараалж юм шидэх дээр бол биш. Тийм ээ тий. Гэр бүлийн хосоор за мэдээж асуудал байна. Бараг асуудалгүй гэр бүл бараг байхгүй бах тий. Таны зүгээс за нэг одоо хоёлаа яриул ингээд мэдээж цаг хүрэхгүй байгаад байна. Тэгэхээр таны зүгээс одоо үзэж байгаа хосуудж байгаа хүмүүст за нэг энэнийг л ингээд ямар ч байсан баримталчхад эхний асуудал гайгүй болно доо ч юм уу тий. За эсвэл нэг энийг л ингээд зэгцэлчихэд за ер нь гайгүй явцдаг юм да гэсэн нэг тийм зөвлөгөө байна уу? За хүн нэг ажлыг 12 3 4 жилээс дээш хийгээд хэлэхээр ажил нь гарт орно. Тэгэхээр одоо миний ч гэсэн хийж байгаа ажил бол ингээд одоо юу гэмтэй тодорхой хэмжээний туршлага байна. Анхнаас шиг пашн хүсэл тэмүүл байхгүй. Анх асар их хүсэл тэмүүл гэхдээ туршлага байхгүй. Одоо туршлага дундаж хэмжээнд байна. Гэхдээ өмнөх шиг хүсэл үгүй. Гэр бүлийн ингээд хүмүүс ингээ анзаарч байхад миний хэлхийг хүсдэг хамгийн их зүйл бол номер ганцхан зүйл олон юм ярихгүй. Биеийнхээ жижигхэн зүйлсээр л анхаарч. Биеийнхээ жижигхэн зүйлсээр анхаарал хандуулах. Энийг мэргэжлийн хэлээр бол хайрыг анхаарлаар хооллох гэж хэлдэг. За ойлынхны нөхөр. Миний хамгийн дуртай шүгэн дөрвийн барилдаан гарч наадмын. Эхнэр гаднаас орж ирлээ. Хувьс хийцэн. Яасан гэж зургтаа үдсэн чигээрээ одоохоо тэрийг хаяад яасан байна гэд халуун харцаагаа аяглаад хүчээрээ суух уу. Миний толгой өвдсөн байна. Толгой өвдөд хагарах нэ хана. Таны хувьд гар утсаар оролдоод. Босоод имээ уучихгүй юу? Эсвэл босч ирээд имээ өгчихөө. Ер нь хоёр биенийхээ жижигхэн зүйлсээр л анхаарал хандуулаад байж чадхал юм бол энэ нь урт утаа тэр гэрлэлтийн хамгийн том фаундейшн суурь гэж хэлнэ. Мэдээж хүндтгэл биенийгаа орон зайг хүндтгэх олон зүйл ярьж болно. Гэхдээ яг юу нь хөрсөн дээрээ буудаг, юу нь хөрсөн дээрээ буухгүй гэдэг би мэдчихэж байгаа одоо. Тэ. Тэгэхээр хөрсөн дээр буух зүйл би юуны талаар ярьж байгаа бид хүндэл буун л та. Гэхдээ хамгийн чухал зүйл бол хоёр биендээ жижигхэн зүйлстэй анхаарал хандуулж. Таны эхнэр юм уу эсвэл нөхөр юм уу намайг тоохгүй байна гэдэг мэдэмж авч ирсэн болов. Тэ. Яагаад намайг анхаарахгүй байгаа юм бол гэж мэдэмж авч ирсэн болов. Олон хүнээс сонсч байсан. Яг тэр акшнд миний зүгээр л гарнаас атгацсан байсан бол бит хоёрын гэрлэл зүгээр л үлдчих байсан маа гэж ярьж байсан хүмүүс байдаг. Тэ. Тэгээ эцээст бит хоёр хүн болгон өөр хаалганы цаана сонсож байгаа. Тийм учраас би чадлаараа болгоомжтой ярихыг хичээлээ. Яг тэгвэл зарим хүмүүсийг өвдгөж бас болохгүй. Тэгэхээр нэгдүгээрх нь хэрвээ гэр бүлээ цуслуулсан хүмүүс энэ яриг сонсож байгаа бол хин ч анханасаа гэр бүлээ цуслая гэд гэр бүл болдоггүй. Би эсвэл хин ч таныг буруутгах эрх байхгүй. Харин одоо урагшаага хараал яв. Одоо байгаа гэрлэлтэй амжилттай сайхан аваад явах тал дээр чаддаг хүнээс нь зөвлөгөө авахд буруутгах зүйл байхгүй. Та бүгдийг чаддаг байх албатай биш. Зарим хүмүүс хандлага тийм байдаг шүү дээ. Би бүгдийг мэддэг гэдэг хандлагатай. Мэдгүй гэдэг мэдгүй байдаг. Хамгийн амар нь тий. Одоо шилбэл би мэдгүй хэлэх дуртай. Магадгүй
мэдгүй зүйлсээс хүмүүсээс юм авахаар ингэх байсан юм биш үү? Жишээл үйл хөдлөлтөөр ч гэсэн хаана байр авах уу би сайн мэдгүй. Гэхдээ чаддаг хүнээс нь зөвлөгөө аваад зөв нүүдэл хийчихвэл зөвхөн надаа биш миний гэр бүлд ашигтай шүү дээ. Тэгэхээр сэтгэл зүйч гэдэг хүн бол үзмэрч биш. Туйл таны асуудлыг 100% шийдэж чадах хүн биш. Гэхдээ чаддаг хүнээс зөвлөгөө авах хэрэгтэй. Тэр нь би биш шүү. Надаас илүү чанартай хүмүүс зөндөө байгаа. Тийм учраас хайж олоорой. Подкастын ерөнхий ивент тэтгэгчээр Toto Dental шүдийн эмнэлэг бидэнтэй хамтран ажиллаж байна. Шүд ирүүл бол би ирүүл. Хэрвээ та сар болгон өөртөө хөрөнгө оруулж нэг эмнэлэгт шүдээ үзүүлдэг бол эрүүл мэндтэй болон санхүүтэй хийж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт юм. Үүнээс гадна та унтахдаа амаа ангаж унтдаг бол энэ нь буруу амьсгалах нэг хэлбэр. Буруу амьсгалснаар бидэнд ямар зүйлүүд тулгарх вэ гэвэл нэгдүгээрт буруу амьсгалснаар бид хүчил төрөгчийг дутуу аавна, өглөөс эрэхтэй ядарсан мэдрэмжтэй сэрнэ гэсэн үг. Хоёрдугаарт нүүр ам буюу хамар хоншоор буруу хөгжилтэй явна гэсэн үг. Яг үүнд зориулсан Toto Dental маань ийм шүдний шинэ аппаратыг оруулж ирсэн байна. Хэрвээ та унтахдаа амаа ангаадаг, буруу амьсгалдаг бол энэ шүдний аппаратыг сонирхоод үзээрэй гэж зөвлөмөр юм. Үүнээс гадна Toto Dental шүдний эмнэлэг нь халдваргүйжүүлэлтийн мэрэгжлийн эмчтэй учраас та ямар нэгэн халдвар авчих вэ, ямар нэгэн эрсдэл байх вэ гэдгээс айхгүй байж болно гэсэн үг. Мөн хамгийн гой зүйл нь эднийх 6 сарын турш хөөгүй лизингийг танд санал болгож байгаа. Хэрвээ та амны хөндий эрүүл мэндэд анхаардаг бол мөн гэр бүлийнхаа гишүүн бүрт санаа тавьдаг бол Toto Dental-ыг сонгоорой. Яриагаа юугаар дуусгач те нөгөө өсвөр наслгаа хоёлоо ороог байгаа би маш урт хугацаанд орч 11-ээс дээшх нь яг ба өсвөр насны хүүхдийг хүмүүжүүлэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй тэр зөвлөгөө өгөхөөс илүү харах өнцөг өгөх нь ер нь хамгийн зөв байдаг. 16-аас дээш насныхаа 11 12-оос дээш байгаа. Ер нь бол тий. Яг нөгөө шилжилтийн үе эхэлж байгаа тий. Зөвлөгөө өгөөл эхлэхээр хүүхэд танаас олдол эхэлнэ. За. Харах өнцөг өгөөл ах юм бол таны хүүхэд аав ээжийг танилцуулна алдаал байна. Энийг л өнөөдрийн битээр яринаас хүмүүс нэг ойлгоод авчаасаа. Тэгээд болж өгвөл хүнтэй ярих үедээ ялангуяа хүүхдүүдтэй ярих үедээ аав нь ээж нь чамайг сонсохыг хичээж байгаа гэдэг шүү. Өөрөөр хэлбэл repeat after him боёо одоо хүүгийнхаа охиныхаа хийсэн үгийн заримдаа давтаад хэлэх нь их хэрэгтэй. Энэ нь хид хідэн давуу талтай байдаг. За нэгдүгээрх давуу тал бол чиний хийсэн үг энэ мөн үү? Тодорхой болгох. За. Нэг тодорхой болгох. Хоёр давтаж хэлэх. Энэ үг чинь чи болон бусд хүмүүс сонсоход ямар сонсогдож байгаа гэдгийг ойлгох. Нэг тодорхой болох. Хоёр дахь нь юу гэсэн бэ? Ойлгох. Чи сая аавда ингээд за жишээлбэл тэр хүүхд амар тэнэгэ аваа би найзалмааргүй байна. Аавынх нь ойлгосноор ийм шалтгаан болмос чи найзалмааргүй юм байна. Аав нь зөв ойлгоч. Хүүхдтэй ч тодорхой, аавд нь ч тодорхой. Тийм ээ? За тэгээ 3 дахь нь аав нь ээж нь чамайг ойлгохыг орлож байгаа гэдэг агуулгыг өгч байгаа учраас энэ маш чухал. Тэгээд хүүхдүүд ер нь ингэдэг юм байлаа. Аав ээж эмээ багш нартайгаа ярилцахаар өдөөс зөвлөгөө өгдөг ярилцахуус л огт байхгүй болчихсон юм гэж. За та битэр зүгээр ингийн найзууд гэж бодъё л да. Кофе уугаад сайхан сууж идэл. Би учир зүггүй зогсоо зөв ингэ тэг гэл ингээ яриад байвал дараа надад та бушуун шиг дахиад уулзах хүсэл төрөх бушуун шиг окей. За баяр та. Хараа. Би ингэж ойлголоо зөв ойлгож юу? Найс нь тэгэж ойлголоо. Минийс ингэчүүл яасан юм? Ингэж болохгүй байсан юм уу? Би ингээд танд анхаараа таныг сонсоод ингээд байгаарахтаа баяртайг явсныхаа дараа дахиад хийцээ болцголоо. Тэгэхээр энэ чухал тэгээ би эцэст нь яриагаа 3 асуултаар дуусгая. Та хариулаад үзэгчид хариулаад дуусгая. Тэрнээс өн би нэг юм асууж байгаа. Юу одоо өсвөр насны яг хүүхдүүд яг 11-ээс дээшээ 18 нас хүртэлгүй тэр хүүхдүүд эцэг эхтэйгээ угаасаа ойлголцохгүй болох маш их үзэгдэл байна. Гэхдээ хамгийн их хэлдэг нэг үг байна. Тэр нь намайг ойлгохгүй. Намайг ойлгохгүй байна гэдэг үгийг айгүй хэлдэг байхгүй. Тэгэхээр бид нэр эргээд ээж нь аав нь чамайг ойлгох гэж хичээж шүү гэдэг үгийг заавал хэлэх ёстой юу? Үгээс гадна үйлдэл байх ёстой. Би өнөөдөр нэг яриандаа чухал үг хэлсэн шүү дээ. Намайг сонсох гээд байна уу? Сонсох гэж харагдаж байна. Танд ч тийм үе байна уу? Хүнд хин нэг хүнтэй яриа өрнүүлж явах үе тэр хүн гаднаа таныг сонсож байгаа дүр эсгээ дотроо шал өөрөн бодож байгааг нь мэдэрч суудаа байгаа. Таны хүүхдээ намайг ойлгохгүй байна гэж байгаа бол та тэр хүүхдээ мэдрүүлээ танаа л гэсэн үг. Тийм мэдрэмжийг өгөөд энэ. Тийм мэдрэмжийг та өгч гэнэ гэсэн. Эсвэл
компьютертэй програм татчихъя. Бүтэн татдаг багтаг дэлгэцээ хураач. Програм татагдахгүй байхгүй. Яг юм шиг хүүхэд яаж дуусах багт ээж аав шууд дүгнэлт хийгээд яриаг нь тосгоор яриад ганц хоёр ингэчтэл хүүхэд окей. Зааш гэж. Тэгэд буруу хүмүүсээс одоо зөвлөгөө авч эхэлнэ. Нийгмээс өнөөдөр та бидний подкаст яриаг шүү. Өөр ямар нэгэн хүүхдүүдийн өөрсдөө хийж байгаа подкастаас тий. Одоо жишээлбэл би хийж машин барьж үзээгүй байж машин ингэж барих хэвээр гэсэн зүйлсийг хүмүүсээс сонсоод байвал яах вэ? Тийм ээ. Тэгэхээр магадгүй эцэг эхчүүд бид нар өсвөр насч вэ, бага насч вэ хүүхдүүдийнхаа хамгийн том сэтгэл зүйч нь болох боломжтой юм байна. Хамгийн том нөлөөлөгч нь та бид нар өөр хүн байхгүй. Тэгэхээр хамгийн сайн нөлөөлөгч нь тийм учраас л ер нь их багтаа биш чанарлаг цагаа гаргаж хэрэгтэй. Бүрэн өөрийнхөө тэ бие болон сэтгэл зүй хил ам бүх зүйлсээр анхаарлаа хандуулдаг болчих хэрэгтэй. За тэгээд хэрвээ хүүхдийн мөчлөлтөөр анхаарч л байгаа бол хэрвээ гэр одоо эхнэр нөхрийн харилцаатай байгаа бол хоёр биеиндээ анхаарлаа хандуулъя. Хэрвээ ганц бие аав, ганц бие ээж бол хүүхдтэй гэдэг сайхан чанарлаг цаг өнгөрүүлэх. Тэгээд нийтлэгт байдаг зөвхөн миний хувьд буруу гэж дүгндэг зүйл бол өсвөр насны хүүхдтэйгээ найз шиг харилцаатай байж болохгүй. Та бол найз биш байхгүй юу? Та бол ээж нь аав нь. Та тэнд эрх мэдэл гэдэг зүйл байх ёстой. Хүүхдүүд таныг бэй буюу таныг хүндэтгэх тэр өнцгөө хизээж алдахгүй байх ёстой. Хим хэмжээ баланс гэж яриад байгаа. Тэрийгээ бид нар алдахгүй байх ёстой. Гэхдээ сүүлийн үед өсвөр насны хүүхдтэйгээ найз шиг нь бай гэдэг үгийг би бол маш их сонссон. Маш их хүмүүс харамсдаг яг үүндээ. Хардаа эрх асуусан хүмүүс, эрх мэдэлтэй хүмүүс, над шиг энгийн залуучуудтай би хэдэн 100 удаа уулзч үзсэн. Хүн бодит биегээр орших үедээ хүн амьдралаас юу хүсдэг? Яг хэрхэн байдаг вэ гэдгийг бодит биегээр зөндөө харцсан. Өөрөөр хэлбэл яг найз шиг байснаасаа болоод ямар асуудал гарсан бэ гэдэг би зөндөө мэднэ л гэсэн цаатаа болго. Ярьж болох юм байна, ярьж болохгүй юм байна те. Тэгэхээр хэрвээ энд тойл үнэн гэж би хэлэхгүй. Энэ талаар та үзэж байгаа хүмүүс өөртөө дахиад нэг судлаад үзээрэй. Хэрвээ намайг сонсож байгаа хүмүүс байгаа бол найз шиг биш. Та бол аав ээж нь болохоос биш, найз нь биш. За ойлголоо. 22 оноос яг үндсэн ажиллаараа ингээ хийхээ болсон гэд. Тэгээд миний анзаарж байгаа сүүлийн үед нөгөө жүжигчин ганц эмэгтэй хамтарсан контентуудыг үйлдвэрлэж байгаа. Тэр нь болохоор яг ийм нийгэм рүү чиглэсэн эерэг хандлагуудыг бидний мартцсан жижигэн анзаардгүй зүйлүүдийг ингээд түгээя, энэ ч гэсэн соёл гэдэг юм а, эерэг зүйлүүдийг бусадад дэлгэрүүлье, олон давтаад байх юм бол хэвшил болдгоо гэдэг. Яг ийм контентууд хийж байгаа. Энэ контентынхаа тухай жоохон яриул. За баярлалаа. Чита гэдэг нэртэй. Оюун ухаан, бодол, сэтгхүй, зүрх сэтгэл гэдэг дөрвөн үгний нийлбэр. За бид хоёрын хүүхдүүд багасаа найзууд. Тэгээ бид хоёр анх яагаад эхлүүлээ гэж бодсон бэ гэхээр окей. Дараагийн генерашныг хоёлаа нийлээд өөрчлөе. Гоё юм байна. Настаа гоё юм байна. Манай гануухагийн хандлт их өндөрлөлтөө. Facebook, Instagram бараг нийлээ сая хүрч байгаа байх. Минийх жоохон 280 мянга. Тэгээ бид хоёр нийлээд за эдгээр хүмүүстэй яд хүрэхэд нийлээд 1.1 дунджаар 3 сая хүн давхарцсан тагаа. Яа хоёлаа хийж болохгүй гэж. Бүр анхны сэтэл юу гэснэ хэлчих ба. Facebook дээр хандлт юу авч ийн гэхээр нэг ёс бус зүйл. Тий. 2 хараал. За. 3 хин нэгэн хүний бэлхүүснээс доош амьдрал. Байж ич хандлт их аваад байна. Ямар муухан бэ? Яагаад нэг тэ цаана ямар нэгэн улс төрийн байгууллагын ямгүй тэ ямар нэгэн далд агуулгагүй нийгэмд хэрэгтэй юм хийж болохгүй гэж хоёулаа хүүхдүүдтэй зориулаад хийчихээ. Тэгээд тэр нь жишээлбэл гарцаар баруунтлаа барьж гарах. Эрэгтэй хүн яагаад зөв хувцлах ёстой? За эмэгтэй хүн яагаад зөв хувцлах ёстой? Яагаад хаалга нь онгойлгож өгөх ёстой? Хаалга онгойлгож нээхтэр тэр 1.1 хэдэн сая үзэлттэй байсан байхгүй. Гэсэн чинь хүмүүс тэ эсвэл бас санал татаад өгч. Монгол хэл дэлхийн хэдэн сая хүн монгол хэлээр яддаг би мэдгүй 17 18 би сайн мэдгүй тоог нь. Гэхдээ нэг хэл бүх газар орчуулагдахгүй тэр бол соёл. Өөрийгөө би явж байгаа байдал. Тэр энэгээр хүмүүст хүрчихэн сан гэж их хичээсэн. Гэхдээ зарим нэг хүмүүс та хоёр явуулдаад байгаа мó соосноо. Тэмхэн байсан. Гэхдээ мэдээж тийм байхгүй. Бид нэр гэр бүлийн найзууд ганахаа бид хоёр
яавал нэх сайхан ингээл хүмүүс нэг зөв мөрөгчгийнсэн ингээл чадлаараа хичээгээд явж байгаа. Тэгээд үзэж байгаа хүмүүс бол та хэд маань бидний видеог үзээд түгээгээд олон хүмүүст бас хүргэж өгөөрэй. Ер нь бол яах вэ? Нэг хоёр аав ээж хоёр нийлээл чадлаар нийгэмдээ юм хүргэчий гэж ихлүүлсэн ийм л агуулга бол байгаа. За тийм байна. Тэгэхээр яг угаасаа нөгөө сошиал гэдэг чинь бас сүүлийн үед нэг тийм шүүлтэргүй болчиход байгаа шүү дээ. Сайн гэвэл дагад сайн болол, муу гэвэл муу болол тий. Хин дуртай нь хин нэг дуртай үгээрээ хараадаг болцсон сошиал тийм болчихсон. Гэхдээ саяны хэлсэн үгнээс хүүхдүүддээ зориулаад ингэж хийж гинэ гэдэг чинь миний хүүхд ч гэсэн зориулж хийж байгаа контент байна. Тэгээд надад тэр нь маш их таалагдлаа. Тэгээд хоёрын контентт бас амжилт хүсье. Өшөө илэн зүйлийг залуучуудад тий одоо нөгөө өсөж том болж байгаа хүүхдэд үлгэрлэх тэм зүйлүүдийг хийгээсэ гэж хүсэж байна. Тэгээ амжилт хүсье та хоёр та. Баярлалаа. Тэгээ таны нөгөө төгсгөлтөө 3 асуултаар. За. 1. Таны хүүхд нас хамаахгүйгээр буруу зүйл хийх үедээ тань лүү гүйж ирдэг үү? Танаас зогтдог уу? Нэгдүгээр асуулт. За. Хоёрдугаар асуулт. Таны хүүхд тантай хамт байхдаа 50 мэдрэмжийг авч чаддаг уу? Төгшөөртэй байдаг уу? 3. Таны хүүхэд тантай ярилцах дуртай юу? Тантай ярилцахаас төвшөөд үү? Энд юу гэж хариулах нь та юу хийх ёстойг танд харуулж өгөх байх. За. Тэгэхээр бас үзэж байгаа хүмүүс маань бас энэхүү асуултанд хариулаасай гэж хүсэж байна те. За тэгээд подкастынхаа төгсгөлд ивент тэтгэгчүүдийнхаа бэлгийг өгөөд хоёлоо өндөрлөе. Хамгийн гоё хэсэг нь. За хамгийн түрүүнд энийг би өгье гэж бодлоо. Энэ болохоор Popping Cooking гээд Японоос оруулж ирдэг хүүхдийн эцэг эхтэйгээ чанартай цагийг өнгөрүүлээсэй гэж бодоод хийсэн бүтээгдэхүүн юм бэлээ. Тэгээ энэ болохоор одоо энэ дэр суши харагдаж байгаа. Тийм байна. Тоглоом байх нь тийм. Одоо энийг идэж болно. Хүүхдээ биеийн ямар нэгэн хор нөлөө байхгүй, сахарын агуулмж багтай идэж болно. Гэхдээ энийг хийхин тулд заавал эцэг эхчүүдийн тусламж хэрэгтэй байхгүй. Тэгэхээр би энийг танаа бага охинд бол үнэхээр хэрэгтэй гэж бодож байна. Энэ бүр маш сонирхолтой. Манай хоёр хүүхд хийдэг байхгүй. Тэгээ энийг ингээ хийхээр одоо нөгөө чанартай цаг гаргаж чадахгүй байна гэж эцэг эхчүүд нөгөө эмзэглэж явдаг штэ тий. Тэгэхээр энэ бол хүссэн хүсээгүй шууд ингээ гаргад өгөх боломжтой юм лээ. Энийг бэлгэлж байна. Баярлалаа. Суши байна. Тий, суши өөр зармиг мармиг гэ зөндөө юм байгаа. 4 төрөлтэй дотроо. За дараагийнх нь болохоор Сүү хувьцаат компани маань энэ Provita йогурт гэн 3 төрлийн йогуртыг гаргасан. Тэгээ ананастай, тоор манготой, черритэй гэд энэ 3 төрлийн йогуртыг гаргасан. Тэгээ энийг бас бэлгэлж байна. За баярлалаа. Угаасаа нөгөө сүүн бүтээгдэхүүн хэрэглэх чинь хөөхтүүд болоод хамжуул бидний тийм кальцаар баялаг, ашигтай бактериар баялаг тэгээд мэдээж гидсний гөрүүлзэх хөдөлгөөнийг сайжруулна. Орой хөнгөн юм идээд амардаг хүмүүс айхан бол бас энэ хөө бүтээгдэхүүнийг сонгоо хэрэглэж алах нэ. За дараагийнх маань. Ингээл хараад. За мэдээж нөгөө хөөхтүүд эцэг эхчүүд бидний за хөөхтүүд санаа зовдгийг би мэдгүй байна. Эцэг эхчүүдийн хамгийн санаа зовдөг зүйл бол мэдээж шүд байдаг. Тэгэхээр Toto Dental шүдний эмнэлэг манай ерөнхий ивент тэтгэгчээр ажиллаж байгаа. Тэгээ эднийх маань ийм аппарат гаргасан. Энэ нь болохоор томчууд ч гэсэн хэрэглэж болно. Бид нар нөгөө зөв амьсгалаад байна гэж боддог хэрнээ зөв амьсгалж чаддаг юм байна л да. Яагаад тэгэхээр шүн бид нар унтж байгаад ингээд амаа ангааж унтдаг бие гэдэг ш. Тэр бол маш буруу амьсгал гинэ. Тэгэхээр яг энэ зөв амьсгалыг дэмжсэн юм аппарат. Хэрвээ та амаа ангааж л унтдаг бол буруу амьсгалж байна гэсэн үг юм байна. Буруу амьсгалаас юу өсөх вэ гэхээр мэдээж хамраар хүчил төрөгцсөн авахгүй болохоор нөгөө цусан хангамж тархинд гүйцэд очихгүй. Тэгээ нөгөө буруу амьсгалаад тахаар эрүү хоншоор энэ хэсэг маань буруу хөгжиж эхэлдэг гинэ. Тэгээд маш олон юм сөрөг асуудлуудыг үүсгэж идэг. Тэгээ хараахан эцэг эхчүүд маань энийг мэддэггүй, өөрсдөө ч буруу амьсгалдаг, хүүхдүүд нь ч буруу амьсгалдаг. Тэгээд нөгөө хөвчин хүүхдийнх нь хилний хөвч богино байна уу? Хил нь бөөрөнхий байгаад идэг штэ хүүхд. Тэр бүгдийг мэддэггүй яах учраа олдгүй юм бэлээ. Тэгэхээр яг саяны миний хэлсэн асуудлаа танд болон таны хүүхдэд байх юм бол энэ хүү Toto Dental-ийн шинээр гарч байгаа аппаратыг сонгож хэрэглээрэй гэж хүсэж байна. Тэгээ энэ дотор нь бас
Тото Дентал маань танд зориулаад эрхийн бичиг хийсэн байгаа. Тэгэхээр та хүүхдүүдийнхаа болон гэр бүлийнхаа шүдний асуудлыг нэг очиж үзүүлээрэй. Тийм. Баярлалаа. Манай ивент тэтгэгчээр болохоор энэ Бабуня гэж цэцгийн дэлгүүр хамтран ажиллаж байгаа. Тэгэд ямар оролцогч орох ингэж асууж агаад надаас яг зориулж цэцгээ боодог. Тэгэхээр өнөөдөр танд энэ гоё цэнхэр баглаатай цэцгийг танд зориулж баасан байна. Вау. Баярлалаа. За. Төгсгөлд нь миний урилгыг хүлээж аваад надтай бүр маш сайхан яриа өрнүүлсэн таньдас үнэхээр их баярлалаа. Баярлалаа. Бүгдэнд над жаглаасэ. За тэгээд Little Mom podcast энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.